За сайн байна уу? Орой мэнд эрхэм мөндөд үзэгчтэй. Бид нар өнөөдөр бие даагчны тухай ярилцах гэж байна. Бие даагч нар сонголт мөн үү, шийдэл мөн үү? Яагаад энэ сэдвээр ярилцуулсан бэ гэхээр энэ жил нийт 208 хүн бие даагчаар бүртгүүлсэн байгаа. За тэгээд энэ одоо яагаад бие даагчийн тоо асар их хэмжээтэйгээр нэмэгдээд байгаа шалтгаанууд бас юу гэж болох вэ? Одоо тухайн намуудаас бас одоо дотоод арчлаас нь болж гин үү? За аль эсвэл одоо намын рейтингээс болж гин үү? Эсвэл тухайн хувийн рейтингээс болж гин үү? Эсвэл одоо нөгөө хамгийн сүүлд одоо дуйлан болоод байгаа дэнчингийн төлбөр гэх мэт асуудлуудаас болж гин үү гэд. Энэ олон асуудлуудаас болоод бие даагчийн тоо нэмэгдсэн байна уу гэдгээд өнөөдөр ярилцъя гэж бодсон юм аа. Тэгээ өнөөдрийн зочноор бид нар Монгол Ардын хувьсгал намын ерхий нарийн бичгээр баха тийм тулгыг өрсөн байгаа. Тэгээд бид нэвтрүүлгээ эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд яриагаа эхлэхээс өмнө хамгийн түрүүж би Наранбаатараас эхний асуултаа асууж гэж бодсон. Ягаад тэгэхээр 2016 онд бие дааж нэр дэвшижсэн Арсан намын Дархан уул аймгийн дарга байжгаад тэгээд намаасаа татгалзаад бие даажсэн. Ер нь яагаад бие даах болсон юм? Ер нь яагаад хүмүүс бие даад юм? Би ч гэсэн бие даажсэн л та. Гэхдээ Наранбаатараас эхлээ асууж. За би 2016 онд Дархан уул аймагт бие дааж нэр дэвшижсэн 45 дугаар тойрогт. За өмнө нь бол мэдж байгаа 2012 онд Дархан уул аймгийн Арсан намын дарга хийж байсан. Тэгээ яагаад намаасаа дэвшээгүй юм бэ гэдэг асуудлыг надаас хүмүүс их асуудаг. Тэгээ нэг үгэлэхэд бол миний бие дааж нэр дэвшсэн асуудал бол үндсэндээ намын бас дотоод арчлаас болсон юм. Өөрөөр хэлбэл ингээ намд шинэ залуучууд орж ирлээ. Шинэ мэдлэг боловсрол туршлага орж ирлээ. Тэрийг мерит зарчмаар жишээ нь Арсан намд одоо шударгаар шүүж тунгаагаад шалгаруулах тийм дотоод сонгуулийн механизм нь бөглөгдсөн байсан гэхүүд тийм ээ. Тийм учраас бол бие даах шаардлага бол гарч ирсэн юм аа. Мэдээж залуу хүний хувьд бол улс их орноо хөгжүүлэх тэгээд уулуурхайн салбарын инженер эдийн засгийн хувьд бас энэ улстай бас өөрийнхөө мэдлэг боловсролыг зориулах гэсэн энийг бол мэдээж одоо Арсан намаар дамжуулаад тийм ээ. Одоо хамгийн одоо улс төр дэвтэгтэй байгаа том намуудын нэгээр дамжуул бас хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл зорилго байсан боловч намын дотоод сонгуулийн энэ одоо хүнд хэцүү байдлаас, бузар булхаатай байдлаас, мөнгөнд дарагдсан байдлаас тэгээд дээрээс нь бас хэдхэн цөөн нөхдүүд бас энэ намыг өмчилсөн гэр бүлийн нам, найз нөхдийн нам болгосон, бүлэглэлийн нам болгосон байдлаас болоод үндсэндээ бол бие даах шийдвэр гаргаж ирсэн юм аа. Энэ жил яах вэ? Энэ жил сонгуульд оролцсон шүү дээ, тийм? Энэ жил сонгуульд оролцсон. Гэхдээ би бол бие дааж нэр дэвшихгүй гэдгээ өөрийн одоо Twitter хаяг болон Facebook-ээр мэдгдсэн байгаа. Намаас дэвшин. Аль намаас дэвшин бол одоо яг 3 намаас над санал ирсэн. За. Намаас нэр дэвших одоо тэр бас тактикийн асуудал. Тийм учраас нөгөө 15-нд эцсийн шийдвэрээ гаргана. Ямар ч үсэн Арсан намаас нэр дэвшихгүй нь бол тодорхой байна. За, эхний асуултыг эхлүүлэхээс өмнө 2016 онд одоо нийтдээ 69 хүн бие даасан байна. Тэр нь 12 ондгаа харьцуул 3 дахин өссөн. Энэ жил одоо 208 гэхээр 16 онд дэвшижсэн дахиад 3 дахин өссөн. Тэгээ миний бие бол 16 онд бие дааж нэр дэвшижсэн юм аа. Тэгээ яг хөө тэр үед мэдээж ганц хүн ингээ үзэж байгаа болохоор нөгөө мөрийн хөтөлбөрийн одоо боловсруулахаас ахуулаад айгүй олон асуудал гардаг. За тэгээ мөрийн хөтөлбөрийг боловсруулах нь гэдэг өөр одоо чи би миний мэргэжлүүд эдийн засгийн мэргэжилтэй, за уул уурхаан бас инженерингийн мэргэжилтэй. Тэр нөгөө өөрийнх нь мэргэжлийн сэдвүүд айгүй сайн мэдээд өгдөг боловч одоо тэгтээ нөгөө нийгэм, тэгээ эрүүл мэнд, боловсрол гэдэг айгүй олон асуудлуудыг хөндөж байж одоо мөрийн хөтөлбөр боловсруулах хэрэгтэй шүү дээ. Айгүй олуулаа хилцэгдэж байж. Тэгэхээр яах аргагүй одоо энэ мөрийн хөтөлбөртэй холбоотой асуулт би асуух гэдэг юм л да. Одоо энэ 16 онд цорын ганц амжилттай одоо сонгогдож байсан гишүүн Жавхлангийн мөрийн хөтөлбөр байна л да. Үндсэндээ нэг 2 удас. Тийм таны мөрөөдлийг хөтөлбөржүүлээ. Нийгмийн мөрөөдлийг хөтөлбөржүүлээ. Төрийн мөрөөдлийг хөтөлбөржүүлэх гэсэн 3 санаатай. Тэгээд ямар ч тоо баримтгүй нэг юм мөрийн хөтөлбөр байна л да. Тэгэхээр би яг нэг сайн мууг нь хэлэх гээгүй. Гэхдээ зүгээр энэ хэрэгжиж чадсан хэсэг сонирн байгаа. Тэгэхээр бие даагчийн мөрийн хөтөлбөр хэрэгжих магадлал хэрвээ. Тэгээ би одоо ингээд оюун гэрлээс ахуулаад тэгээ та дөрөв яг энэ асуултанд бүгдээ өөрснийхээ өнцгөөс 1 минутын хугацаанд хариулаа явах уу. За. Орой минь түргээ. Тэгэд ер нь бол яг улс төрийн нам гэж өөрөө юу вэ?
гэдэг те тодорхой институт бүхий нэг байгууллага байгаа. Төрийг хэн авч явах вэ? Төрийн бодлогыг хэн хэрэгжүүлэх вэ гэдэг бол тодорхой институцийн асуудал бас байдаг. Гэтэл хувь хүн тэнд яг үнэхээр мянган сайхан санаачлаг гаргаад хэрэгжих үгүй юу? Яг гэвэл тэнд институц биш нэг хүний асуудал яригдчихэж байгаа. Нөгөө талд нь бол бодлого боловсруулах институц яригдчихэж байна те. Тэгэхээр яг бие даагчдын үед мэдээж яг энэ бие даагчид 3 дахиад өсөд байна вэ гэдэг нэгдүгээр шалтгаан тий. Магадгүй ихэнх нь намын дотоод ардчлалтай холбоотой асуудал байгаа ах. Хоёрт нь гэх юм бол залуучуудад боломж олгохгүй байгаа асуудал бас намуудад анзаарэгддэг. Гуравт нь мэдээж үзэл бодлын зөрчилтэй. За дөрөвт нь магадгүй одоо энэ сая 208-ыг харахад ихэнх нь ардчилсан намын баг голдуу хүмүүс байсан. Тэгэхээр нөгөө 100 саяын босгоч гэдэг юм уу гэдэг. Тухайн үеийнхаа нөхцөл байдлаас шалтгаалаад олон асуудлууд дагалдгал багтаа. Тэгэхээр хувь хүмүүсийн бие даагчид яг үнэндээ ямар ч институц биш учраас тэр бодлого боловсруулад одоо шийдэл болгох гэдэг асуудал бол хэцүү. Гэхдээ одоо институц гэдэг бол гэхдээ ганцхан бодлого боловсруулах байгууллага биш ээ. Одоо залуучуудын иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлдэг. Тэнд ингээд өөр механизм бас явж идэг, өөр ажлууд бас хийгдэж идэг. Гэтэл хувь хүний ганцхан хүн мөрийн хөтөлбөр боловсруулад тэрийгэ бодлого болгоод тэр нь баталгаажаад эргээд биелэх нь одоо боломжгүй байдал ихэн харагддаг. Тэгээд өнгөрсөн онуудад одоо энэ ингээд нэр сайн л да. Маш олон бие даагчид ингээд гарч ирсэн. Жишээ нь 2000 онд гэхэд одоо Гүндлаа гишүүн ардчилсан намд анх хэлсэл ард түмний нам байгуулж исэн, буцаад ардсан намд орж исэн гэл. За амар жаргал гээл улсын хурлын гишүүн бие даажгаад ардсан намын гишүүн болсон гэд бие даасан гишүүд буцаад дандаа намд орсон байдаг. Энэ юуг харуулж ивнэ гэхээр сая жавхлан гишүүнээс бусдна. Хамгийн сүүлд бол Монгол Ардын намын даваасрын гишүүн, болорчлон гишүүн тэр бие даагаад тэгээ Монгол Ардын намд орлоо шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө нөгөө бие даагч гэдэг хүн нь институц биш учраас тэр бодлого боловсруулах энэ механизм нь одоо боломжгүй нөхцөл байдал байна уу гэж үзэж байгаа. Тэгэхээр бас нөхцөлтэй урьж ирсэн одоо дуусталгаараа 3 багийн хамтаалтанд бас бүгд амжилт хүсье. Тэгээд бас өмнөх сонгуулиар дуусталгаараа хоёрыг яг энэ одоо телевизийн багтаа хамтраад бас орж исэн. Тэгээд энэ яриагаар бол мэдээж одоо сонгуульд өгч байгаа учраас залуучууд ялангуяа шин залуучууд бол өөрсдөө танил усах болцоо өгдөг. Тэгээд энэ удаагийн сэдв бие даагч юм байна. Ер нь бол одоо манай бидний ажиллаж байгаа энэ эрх зүйн орчин бол ер нь залуу хүмүүстэй тийм үү олон танигдаг хүмүүс бол гарах огт болцоогүй ийм одоо эрх зүйн болон улс төр нийгмийн орчин бид нар бол одоо энэ сонгуул руу очиж байна. За бид нар яагаад улс төрд байгаад байгаа? Бид нар яагаад улс төрд байгаад байгаа гэвэл одоо бие даагчийг ярихаас өмнө одоо хэлэх асуудал бол бид нар яг одоо өөрсдийнхөө үр хүүхдэд тий бидний хүүхдүүд одоо нэг 10-10-аас 20 насны залуучууд байгаа бох тийм ээ. Одоо 20 хүртэл насны гэж ярих юм. Энэ хүүхдүүдээ яг өөрсдийнхөө амьдарч байгаа шиг юм нэг мүлдээмэрг байна. Тийм учраас бид нар янз бүрийн аргаар тийм ээ. Янз бүрийн аргаар гэдэг нь одоо үзэл бодол төр нэгдэж тийм үү. Нэг бол чаддаг зүйлээ энэ улс орны ирээдүг, Монгол гэж улсын ирээдүг яаж айтайхан одоо хөгжилтэй дэвшилтэй өнөөдрөөсөө илүү байлгах уу гэдэг дээр л толгоогоо уралдаж одоо өөрсдийнхөө цаг зав бүх юмаа зарцуулж явж байгаа улсууд. Тэгээ энэ дээр бол ингэж явахын тулд хүссэн үсээгүй бид нар нэгдэх ёстой. Тэгээ нэгдэх мэдээж хэлбэр нь юу гэдэг бүх юмыг нэг хайрцагт хийгээд бол хэцүү. Тэгээ бүх дэлхийн улс төр бол одоо хаан цэцгэлэл юм уу дарангуул биш л бол улс төрийн намар буюу одоо бүлэглэлдэг тийм үү групп хуваагдаж явж байгаа. Тэгэхээр энэ группэд одоо ямар нэгэн байдлаар багтаж шингэж чадахгүй болсон. За мэдээж зөндөө өвчин зүйл баг шүү. Наранбаатарын жишээгээр бол одоо нам нь залуучууд дэмжихгүй одоо төлөвч гаргадаг нэг хүний гэдэг юм үзэл баримтлалгүй юм байгаа бол мэдээж гарч таарад. Тэгэхээр өнөөдрийн манай намуудын төлөвшил ямар болж байгаа гэдэг бол одоо энэ удаагийн нийт дэвшилтэй холбоотой нэг шалтгаан мөн үгүй юм уу? За хоёр дахь шалтгааныг бол бас энэ намуудын толгоонд гарсан бүлэглэл маань одоо бидний нэрлэж сурснаар бол манан бүлэглэл гэж ярьж байгаа тийм ээ. Энэ бол би намын гишүүдийг яриаггүй шүү. Энэ намуудыг өөрсдөө карманд хийж чадсан бүлэглэл бол Монголын баялагийг одоо эзэмшиж авахын төлөөх энэ тэмцэлтэй бол үндсэндээ ялагдж байгаа. Одоо энэ ялагдал бол одоо удахгүй тодорхой болгож байна. Эдгээр маань одоо юу гэдэг 20 оны сонгуул дээр дахиж нэг амлахын тулд зүсээ хувилгаж өөрөөр хэлбэл бие даагч гэдэг нэрийн дор одоо түрүү хэллээ шүү дээ. Өмнө нь бол одоо ингээ гадуурхагдаад тийм ээ. Намаас нэг дэш боломж олждгүй байсан бол энэ одоо мөнгөний өгж жагаад бие даалгадаг. Ингэснээр юу гэдгийг одоо байгаа намуудыг төрд гарахгүй байх. Ийм одоо шатрын өрг гэх юм уу өрж ийна. Тэгэхээр энэ дээр бас бид нар боломжтой байхгүй бол хэдийгээр муу ч гэсэн улс төрийн намуудын төлөвшил одоо ингээд сайнтай муутай явж байгаа ч гэсэн дан бие даагч нар 76 бие даагч болох юм бол үндсэндээ бид нар одоо
улс орноо ер нь тэр чигээр нь тавиад туух те бид нар нэгдсэн үзэл санаагүй үнэт зүйлгүй 76 тийшээ харсан ийм л нөхцөл байдал үүсэл нам зэрэг буцаж орно. үүсэж гэж бодоод бид нар Бие даагчийн мөрийн хөтөлбөр хэрэгжих магадлал хэрвээ. огт байхгүй шүү дээ. За. Энийг одоо та хоёр хэлж шүү. Та хоёр бол өмнө нэр дэвшижсэн. Одоо хоёулаа намаас нэр дэвших гээд ингэ явж байна. Тэгээ маш олон хүмүүс хийж болно л да. Хамгийн сүүлд одоо нэр дэвшсэн улсууд бол бүгдээрээ нам руу орсон. Жавхлан ч удахгүй нам руу орох байх гэж би харж байгаа. Тэрнийг би дагаад явуулчихгүй. За дараагийн асуулт нь түрүүний асуултаа дахиад автчихъя. Юу гэхээр одоо энэ 2020 оны улсын хурлын сонгуульд яагаад бие даагчдын тоо огцсон үссэн. За тэгээд бие даагч одоо амжилттай сонгуульд оролцоод гараад ирвэл бие даагчийн мөрийн хөтөлбөр нь хэрэгжих магадлал хэрвээ. Бид нар энэ бие даагчдтай холбоотой асуудлыг ярихын тулд бас нэг жоохон тийм онлын сүртэй ярих хэрэгтэй баг. Мэдээж одоо телевиз үзэж байгаа хүмүүст бол энэ нэг тийм тодорхой ойлгохдохгүй баг. Гэхдээ яг бид нар нэг зайлшгүй ярьж явах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ бие даагчдтай яагаад юм огцом өсөд байна. Яагаад энэ улс төрийн намуудад итгэх итгэл, энэ институтсүүдэд итгэх итгэл сулраад байна. Энийг хэн хийгээд байна. Тэгээ энэ асуудал бол тэртээ дэргүү бид нар онлыг ярихгүй орхисоор хагаад үдэж ирэх төрчиж байгаа байхгүй. Үзэл баримтлал гэдэг дөрөв одоо дуулга ярьж байна. Та бүгд л яриад байна те. Нэгдүгээрт бол энэ чи үзэл баримтлал байх хэрэгтэй байхгүй. Улс орныг яаж удирдах гэдэг вэ? Төр илүү хяналттай байх талаас нь удирдах гэдэг юм уу? Эсвэл ард түмэн илүү хяналттай байх талаас нь удирдах гэдэг юм уу? Одоо бидний хэлдгэр либералууд, консервативууд те. Энэ бол онлын нэр нь. Тэгэхээр энэ дээр өрсөлдөх хэрэгтэй те. За энэний яхан яг зүүн төв Монгол Ардын нам бол жишээ нь зүүн төв үзэл баримталтай нам гэж явдаг юм уу те. Одоо бус намууд ямар байдгийг ардс нам бол барууны үзэл баримталтай нам ч гэдэг юм. Ингээ янз янзын үзэл баримтлал байна. Жинхнээсээ энэ үзэл баримтлал барьж байгаа. За нэгдүгээрт бол энэ улс төрийн намын үзэл баримталтай холбоотой асуудал. Хоёрдугаарт энэ институцийн чадвартай холбоотой асуудал. Институц гэдэг төрөө яриад байна. Бид нар институц гэдэг үгийг бас аягүй тодорхой ойлгох хэрэгтэй байна. Яг юу юм? Тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд, өөрөөр хэлбэл энэ улс орныг засаглахын тулд зохион байгуулалттайгаар үзэл баримталтаар суурилсан ийм систем байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн яам байгаа. Энэ бол институц, тийм ээ. Монгол улсад сонгуульд засаглалд орж ялт байгуулахын тулд намууд байгаа. Энэ тодорхой зорилго дээр, тодорхой үзэл санаан дээр, тодорхой хүмүүс нэгдээд дарга цэрэг ийм схемтэй болчихсон. Энэ бол улс төрийн институц. Институцийн чадвар нь хэр байна гэдэг асуудал гарч ирж байгаа, тийм. За дараачийн асуудал. Тэг өөрсдөө чинь түрүүний ярьсан одоо нэг юм нүдэн дийл харагдаж байгаа хэсэг өөрөөр хэлбэл тийм. Юу гэхээр нэг юм хэсэг бүлэг хүмүүс одоо засаглах гэсэн одоо шинэ гарч ирж байгаа хүмүүс боломж олгохгүй байх гэсэн гэж нэг юм асуудал гарч ирээд байгаа. Хэрвээ одоо бид нэр энэ байл та улсын хурлын сонгуульд нэр дэвших болсон 208 хүн байна. Энэ дээр бол одоо бид нар ингээд чөлөөтэй ингээд хараад ярих юм бол юу харагддаг вэ гэхээр дандаа намд байсан хүмүүс дийлэнх. Тийм ээ? Ийм байна. Дараачийн асуудал юу вэ гэхээр окей, үзэл баримтлал ингээ байж гин, институц байж гин. Энэ улс төр гэдэг чинь ер нь хэний төлөө юм бэ? Тэгээ намууд энэ үзэл баримтлал сонгуул гэдэг чинь хэний төлөө? Олон нийтийн төлөө байхгүй. Нэг хүний төлөө биш. Бүлэг хүмүүсийн төлөө. Тэр бүлгийн төлөөллийг төлөөлж чадж байгаа тэр бүтэц систем ажиллаж чадах уугүй юу гэдэгт эцсийн дүндээ санал өгдөг. Тэрийг төлөөлж байгаа хүн зөв хүн байна уу гэдгийг нэмж харддаг мөн үү те? Гэтэл гол асуудал энэ дээр юу үүсчихэд байгаа вэ гэхээр нэг юм одоо байгаа бүлэглэлүүд одоо энэ намууд биш байна. Одоо тэрийг бутаргана. Нам муухай. Энэ гөө ерөөсөө тэр биш. Яг нам муухай ерөнхийд далбаа бол байгаа. Гэхдээ энэ намыг бутаргана. Мананг бутаргана ч гэдэг юм уу. Яг манан жинхнээс үзэл баримталтай мүү гүм үү те. Мананг бутрахын төлөө байж тийм мананг бутрахын төлөө ямар үзэл баримтал санал болгоод байгаа юм. Ямар бүтэц санал болгоод байгаа юм. Хэнийг явуулах гээд байгаа юм. Тэ? Ийм асуудал ерөөсөө яригдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр маш ерөнхий одоо үндсэн онлын суурь талаас нь тайлбарлавал ийм тодорхой үзэл баримтлал түрүү хэллээ шүү дээ, тэ. За, юу гэдэг юм. Ард түмэнд илүү их эрх чөлөөг өгнө. Төрийн оролцоог багасгана. Энийний тулд бизнесийн орчныг тэлнэ, татврын орчныг хөнгөлнө. За, энэ бол либерал үзэл санаа мөн үү, тэ. Нөгөө талд нь консерватив үзэл санаа төр илүү оролцсон, татвар илүү аавна. Бизнесийн орчин төр оролцсон, авсан татвараараа нийгмийн халамжийг илүү дэлгэрэнгүй ард түмэнд өгнө. За энэ бол одоо социал демократ буюу консерватив тал руугаа орно тийм ээ. За ингэж байж тийм үү. За тэгэхээр энэ талаасаа бид нар асуудлыг ярих юм бол нэг хүний гаргасан үзэл санаа хизээч байхгүй. За дэлхийн ингээд нэг би ингээд юу гэдэг энэ сэдвтэй холбоотой харлаа шүү дээ. Тэгсэн чинь тэн дээр юу гарч ирж байгаа юм хэрвээ шүү дээ те. Үзэл баримтлал нэг хүний үзэл баримтлал гэж байгаа бол энэ нийтийг төлөөлөх тун хэцүү гэж. Дэлхийн аль ч улсад бие даагч нар тухайн нэг намын
Өөрөөр хэлбэл тухайн нэг улс төрийн институцийн тодорхой бодлогыг дэмжиж гинэ гэж би даадаг болохоос би энэ улсыг ингэж хөгжүүлнэ гэж би даадаггүй байхгүй. А манад бол би энэ намыг сүрүүлнэ. Би энэ улсыг ингэж хөгжүүлнэ. Ингээд нэг юм 208 популист айрамтай болчих жоох. Энэ бол одоо сүрэл багхгүй юу? Тийм. За, мөрийн хөтөлбөрийн тухай. Мөрийн хөтөлбөрийн тухай өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөр байх боломжгүй л багхгүй да. Олон нийтийг төлөөлөх мөрийн хөтөлбөр байх боломжгүй. Онлынх нь хөвдөж, дэлхийн практикийн хөвдөж байхгүй. Өөрөөр хэлбэл хууль тогтоох засаглал дээр өрсөлдөж байгаа бол энэ боломжгүй. Тийм ээ. Монгол улсын ерөнхийлөгчд бол нэг намын институцийг төлөөлөөд нэг хүн гараад тэнд бие даагч болчихж байгаа шүү дээ. Одоо сул хэрэг. Зарим улс орнууд хаан засагтаад арангуулалтаа улс орнууд бол нам байхыг хориглодог газар бол бие даагчд байдаг. А тэр бол ардчсан тогтолцоо биш байхгүй. Яг ийм ардчсан тогтолцоотой ийм улс орнуудад бол нэг хүний мөрийн хөтөлбөр улс орныг хөгжүүлнэ гэж бол байхгүй. За Наранбаатар. Яг Асуултаа санаж байгаа тийм. Яагаад огцом өсөх болсон? Тэгээ хоёрдугаараас болохоор мөрийн хөтөлбөр нь хэрэгж боломжтой байсан тийм. Нэгдүгээр нэг зүйлийг маш сайн тодтогч хэлбэр байна. Монгол улс арчилсан улс. Бид үндсэн хуулиндаа хүний эрхийг бол дээд зэрэгээр дээдсэн байна. Хүн сонгох хэрэгтэй. Тийм учраас бид одоо улсын хурлын сонгуул бол орон нутгийн сонгуул бүх сонгогдох сонгуулиудаа иргэн хүнийг бол тэр сонгох эрхийг нь чөлөөтэй нээж өгсөн улсаа. Тийм учраас 208 бие даагчийг бол буруутгаж болохгүй. Мэдээж улс орноо хөгжүүлэх өөр өөрийн үзэл бодол зарчимтай байгаа. Тэрийг хөгжүүлэхийн төлөө бас иргэний эр зориг гаргаж нэр дэвшиж байгаа нь бол нэгдүгээрт бас талархууштай зүйл гэж үзэж байна. За хоёрдугаарт энэ бие даагчдыг одоо бие даан нэр дэвшүүлэх бас эрэлт бие байгаад байгаа байхгүй юу? Эрэлт байна. Энэ эрэлтийг хэн бий болгоод байна гэхээр нөгөө том намууд чинь. Ардсан нам, ардын нам одоо өөр ямар намууд байдгийг тийм. Энэ намуудад итгэх сүүлийн үед их буурч штэ. Буурч байгаа нь яаж харагдаж байна гэхээр одоо сүүлийн үеийн социологийн судалгаа харахаар нам сонгохгүй хүн сонгоно гэсэн сонголтын дээр бараг 70% явдаг байхгүй. Нөгөө 30% нь одоо нөгөө 20-30 нам чинь явж байгаа байхгүй тийм. Тэгээ ингээд бодохоор нөгөө улс төрийн намд итгэл буурах тусам нөгөө талаас нь эрэлт бий болоод ерөөсөө нам гэдэг чинь дампуу юм байна. Энэ бие даагчдыг сонгоод бай гэдэг эрэлтийг бол бий болгож байгаа юм. Энэ ч гэсэн бас ерөнхийлөгчийн сонгуулиас харагдсан тийм. Цагаан сонголтын дээр 100,000 хүн дахиад 10,000 хүн зурцсан бол сонгуул тэр чигтээ бүр дахиж одоо ерөнхийлөгчийн сонгуул явагдахаар байлаа шүү дээ. Тэгэхээр энэ улс төрчид өөрсдөө улс төрийн намууд өөрсдөө олон нийтэд итгэлээ алдаж байгаа учраас бие даагчдыг нэр дэвшиж байгаа бол буруутгаад байх би шаардлага байхгүй л гэж боддгийг. За энэ дээр ганцгүй үг нэмчихв. 17 оны сонгуул ирлээ шүү дээ. 17 оны сонгуулиар цагаан сонголт гэдэг ер нь бол сонголтгүй сонгуул болгосон. Одоо бол ер нь манай улс төрд шүү дээ. Түрүүн би ихэндээ ярианыхэндээс залуучуудыг буюу шинэ хүмүүсийг, шинэ санаа, шинэ үзэл баримтлалыг хууль тогтоох шатанд оруулахгүй байх зорилготой бүхлөтэн бүлэглэл ажиллаж байгаа. Энэ бүлэглэл энэ удаагийн 20 оны сонгуульд тийм ээ намууд руу одоо орох хэмжээгээр орцсон. Одоо зорилго нь юу гэхээр энэ намуудыг бүгдийг нунгааж эзэнгүү үзэл баримтлахгүй, зохион байгуулалтгүй одоо хэдэн хүн одоо нуус товчонд хэлдгээр бодомчор нэг ах нараасаа салаад очиод нэг эзэнгүй иргэдэд таардаг гэдэг шиг тийм иргэд аваач. Яг тэгвэл тийм иргэдийг аваадсан байхад тэдэнд үзэл баримтлал хамаагүй. Конопт дарахад тэдэн төгрөг шүү гэдэг үнэлгээ чухал болохоос ш. Тэр үзэл баримтлал хамаагүй учраас ийм хүмүүсийг гаргаж байгаа. Тэгээ би хэлээд шүү дээ. Энэ удаагийн энэ бие даагчд ингэж олноор гаргаж байгаа энэ бол намууд нэх амар муудсан. Мэдээж намууд муудсан. Тэгэхдээ цаана ямар одоо бүлэглэлийн сонирхол явж байгаа гэхээр бие даагчдыг олноор нь төрүүлж бусад улс төрийн өчнүүдийн саналыг хуваах ингэснээр өөрсдийнхөө одоо баг байгаа энэ рейтингээр баталгаатай дахиад нэг улс төртөө үлдэх энэ сонирхол нуугдаад байгаа. Намуудын нэр хүнд муудаад байгаа байдал чинь юугаас явж дотоод арчилсан байхгүй. Нөгөө нэг хэдэн нөхөр лаглаасан. Нэг үгээр хэлэхэд бас хэвээр авдагчсан байж л үү. Зарим наадхан дээр чинь набаа ингэж нөгөө бүлэглэлийн гаруул болсон нөхдүүд нь байж. Тийм ээ. Гэхдээ хараа яадаг ч байсан заяа. Энэ дээр бид нар нэг зүйлийг их хатуу ойлгох хэрэгтэй юм байна. Яг гэвэл бид нар үнэхээр шин залуучуудын улс төр, шин залуу улс төрийн хүчин, шинжил өөрчлөлтийн тухай ярьж байгаа бол үзэл баримтлал дээр суурилж ярих хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ бүгдээрээ тийм. Үзэл баримтлал дээр суурлаад үзэл баримтлалаа хэрэгжүүлж болохоос институцээр дамжиж энэ өөрчлөлтийг хийнэ. Тийм ээ? Тэр бол гарч. Тийм учраас улс төрийн институц гэж юу юм? Бидний мэдж байгаагаар бол нам, мөн үү? Нам гэж юу юм? Засаглалыг авахын төлөөх институц. Үзэл баримтлалаар өрсөлддөг ийм байгууллага тийм. За тэгэхээр энийгээр дамжиж бид нар хэрэгжүүлнэ. Гэтэл одоо та нарын сая яриад байгаа ийм жижиг өрсөлдөөнүүд рүү оруулаад бүр ингээд маразм болгож дуусчих шүү дээ. Дээрээс нь бас нэг аюултай юм харагдаад байгаа. Дээрээс нь ямар аюултай юм харагдаад байгаа гэж
Одоо нөгөө Монтескегийн нэг юу яриад байдаг шүү дээ. Төрийн 3 салаа тий. Хууль тогтоох засаглал, шүүх засаглал, гүйцэтгэх засаглал гэдэг мөн үү тий. Одоо өөрөлдвөл манад бол ерөнхийлөгчийн засаглал байна. Ерөнхийлөгчийн институт байна, засаглал биш. Ерөнхийлөгчийн институт байна. За парламентын институт байна. Гүйцэтгэх засаглалын институт байна тийм үү. Энэ 3 засаглалын одоо институцийн хоорондын өрсөлдөөн бас нөлөөлөд байгаа. Өөрөлдвөл ерөнхийлөгчийн институцээс парламентын институцийг магадгүй сулруулах мөн үү. Ингээд абсолют ерөнхийлөгчийн хүчийг авах сонирхол байхыг үгүйсэхгүй. Угаасаа эн чинь байж идэг өрсөлдөөн. Гэтэл нөгөө талд нь гүйцэтгэх засаглал нь илүү хүчийг авах гэх мэтмэд. Тэгэхээр энэ дээр намуудыг сулруулах, намын институцийг сулруулах, тэгээд парламентын институцийг сулруулах бас нэг юм сүрэг давхар тоглолт бол яваад байгаа байхгүй. Энэ дээр нь бол энэ нөгөө үндсэн одоо өөрийнхөө хүмүүсийг авч үлдэх, энэ нэг юм явцгүй үжил баримт шиг юм авч үлдэхийн тулд юм булхаатай тоглоом хийх гэж оролдоод байна л та. За яг уу би өөрөө 16 он бие даачнд төвчсэн болохоор бие даагч нарыг бол буруутгах надад одоо ёс зүй байхгүй. Ягаад гэхээр би үнэхээр болохгүй байсан асуудлуудыг шийдэхин төлөө ер нь бол тухайн үе зөрг гаргаад төвчжсэн. Тэгээ яг хоо тэр чисэн асуудлууд одоо хүртэл нийгэмд бүгссаар байгаа. Тэгээ тийм болохоор ардын наамд хэлсээд одоо ингээд сонгуульд өрснөө байж байгаа. Яг хоо дараагийн асуудал яг та нар яриад байгаа юмнуудтай холбоотой л да юу вэ гэхээр за ер нь одоо яг бие дааж гарч ирсэн хүмүүсээс одоо яг батлуулсан юм уу эсвэл санаачилсан юм уу одоо тийм хуулийн төсөл байд юм уу гүм тий. Ер нь өмнөх парламентуудад сонгогдож исэн бие даагчнараас одоо үр дүнтэй ажилласан ер нь бие даагч байна. Байхгүй шүү дээ. Байхгүй. Бүгд ажиллаа өгснөхийн дараа хэлдэг шүү дээ. Уучлаарай би одоо баларлаа. Наад хэдүүд чинь би жоохон хараад загинлаа юу ч хийж чаддгүй юм би хийж. Бас нэг асуудал яг хоёр удаа сонгогдсон бие даагч нь байдаг юм шиг байна. Явц дундаа дандаа нам дилсэн байхгүй. Хоёр удаа сонгогдсон бие даагч байхгүй. Бие дааж ороод нам дилсэн. Одоо манай дуустгүй яриа нэгдүгээр ангид одоо бас ингээ яриа хийжсэн тухайд залуу байсан багтаа одоо 25 захирал алтаа захирал бас л үгүй хэлсэн байлээ шүү дээ. За уучлаарай найзуудаа баларсан шүү. Би бол ганцаараа хэмж шимэд Монгол ардын үг шүү дээ. Ганц айл болдгоо. Бүхэл бүтэн улс удирдах гэж ганцаараа гарч иж үнэхээр л одоо дарангуулж болохгүй хүн болвол тийм ээ. Нэг бол хэн нэгэн хүний Google-тэй болохгүй юм бол хизээч би даагч бодлого тодорхойлж байхгүй. Тэгэхээр би даагчдыг уучлаарай. Би даагчдыг зүгээр аюул амархан нэг дүгнэх үг бол би даагч биш би тоогч л юм бэл. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бодож байгаа зүйлийг олон нийтэд буюу тэр ихтгэл үнэмшилтэй одоо найз нөхөд гэдэг юм уу бүлэг үүсгэж чадахгүй, манлал үүсгэж чадахгүй. Өөрөө бас юу гэдгийг тухайн систем дотор нэг эдис эргэтэн болж чадахгүй. Зөвхөн би гэсэн одоо би бол наадах ч юм санал хэлэхгүй. Ягаад гэхээр манай Монгол улс маань өөрөө арчилсан улс. 16 байхаа үгүйсэхгүй л дээ. Яг зүгээр эрх зүйн асуудлууд байдیں۔ Зүгээр эрх зүйн асуудлууд нь юу гэхээр бие даагч нар бүлэг байгуулж болдгоо. Тийм болохоор одоо нөгөө хууль тогтоох, одоо хууль санаачлах асуудалтай харьцангуй одоо нэг эрх зүйн одоо боломж нь тааруу тийм ээ. Гэхдээ бие даагч бол би бол дэмждэг байж болно. Тэгээ үнэхээр өөрийн бодлого нь одоо хүннээс нь хамаарад сонгогдох боломж байвал сонгуульд оролцоод явж явах хэрэгтэй. Энэ бол зүгээр ортоос байж болохгүй асуудал биш байхгүй. Тэгээ би бол бас яг тийм бодолтой. Энэ бол эргэн үний ардчилсан улс оронд амьдарч байгаа эргэн үний сонгох эрхийн асуудал байгаа. Нэг хоёрдугаарт гэвэл одоогийн яг тоог яриа л да 208 гэдэг л 208 бүгд муухай юу? 208 бүгд хин нэгний одоо бүлэглэлийн ашиг сонирхлыг хангах гэж явж байгаа юу гэдэг нэг асуудал. Энд бол зарим нь зоригтой явж байгаа. Зарим нь өөрийн ихтгэл үнэмшлэр явж байгаа. Сонгох эрхээ эдлээд явж байгаа. Тэгэхээр зүгээр сүүлийн үед яг нэг юм нийгэм рүү нам муухай гэдэг юм яриад байгаа юм. Нам бол муухай тий? Ингээд би даах нь гоё юм аач гэдэг юм уу? Гэтэл нам муухай гэж бол байхгүй. Нам доторх байгаа тэр систем альсвал тодорхой хүмүүс муухай гэдэг асуудал би бол ойлгож байгаа. Жишээ намын одоо нэг асуулт асуучих юм. Юу гэхээр за Гонконг, одоо Франц, за Европын зарим орнууд бол одоо бие даагчд эрх шиг хамгаалсан эрх зүй одоо зохицуулттай байт юм аа л да. Одоо жишээлбэл нэг хүн сонгогдсон байлаа ч гэсэн одоо Гонконгд бол нэг хүн бие даагаа гараад ирсэн байлаа ч гэсэн бүлгийн хэмжээний эрхтэй байх. Одоо засварлага авч уулдаг. Одоо нөгөө бүх тэр бүлгийн эрх зүйн зохицуултууд нь байж идэг. За Францын хувьд болохоор одоо хүний тоо хамаарахгүйгээр одоо 2 хүн байх юм бол бүлэг байгуулж болдог. За Бразилд бол анханасаа ерөөсөө бие даагч ортоос хоригдсан байдаг. Тий одоо ч бид нар за яг ингээ бие даагч угаасаа ингээ манайх зөвшөөрсөн тий.
Ер нь ямар байвал одоо бие даагч нар Монголын төрд одоо Монгол улсад хэрэгтэй байх вэ? Ямар хуулийн зохицуултууд энэ байх шаардлагатай гэж үзэж байна. Миний хувьд бол эхлээд улс төрийн соёлтой болох хэрэгтэй. Бид улс төрийнхаа ойлголтыг бас сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй улс төрийн соёлгүй ээжэж ингээд өнөөдөр нэг нь гомдож өвж гарангуудаа би дагаад ч юм уу эсвэл өөр нэг намар өсөрч ороод те. Ер нь бол институт гэж юу юм? Тэ? Зүүнний үзэл гэж юу юм? Барууны үзэл гэж юу юм? Тэр үзлээ бид нар өөрснөө энэ залуучуудаа иргэддээ ойлгуулах хэрэгтэй байхгүй юу? Улс төрийн нам гэдэг бол ойлгуулад тэр хүн итгэл үнэмшлийнхаа хүрээнд за би бол энэ зүүнний үзлийг дэмжиж байгаамаа. Тийм учраас би энэ намыг сонгоод эннийхээ энэ итгэл үнэмшлийн төлөө ингэж явж байгаа юм гэдэг. А гэтэл одоо ямар ч үзэл баримтлахгүй зүгээр л тэр дарагдчихсан болохоор би ингэсэн. Тэгээд энд ардчилсан намд үжсэн гинт ардын намд ороод те гинт товсгалт намд ороод ингээл тийм амар төлөвшөөгүй үзэл баримтлал тийм үзэл те ингэж явна гэж юу вэ? Тэгснээс зүгээр би дагаа явсан дээр байхгүй. Тэгэхгүй гинт барууны байжснаа гинт нэг өдөр зүүнний болоод те хүний үзэл баримтлал улс төр гэдэг бол тийм амар нэг өдрөөр өөрчлөгдөнө гэж байдгүй л байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд бид нар улс төрийн соёлтой болох хэрэгтэй. Өөрснөө улс төрийн ойлголттой болох хэрэгтэй. Аль ойлголтоо би дэмжих үү гэдэг ийм хэмжээний боловсралтай болох хэрэгтэй гэж бодож байгаа. Тэрний дараа тэр магадгүй би даагчдын тухай хуульч гэдэг юм уу те тэр боломжийг нээж өгөх хэрэгтэй. За ямар эрх зүйн зохицуулалтаар одоо боломжийг нээж өгөх ёстой вэ? Тэгэхээр бие даагчийг яг үнэхээр юу гэдгийг заавалчгүй одоогийн шүлгээр ардчлалыг байгааг харуулахын тулд бие даагчийг байлгахыг тэгээд бие даагч тодорхой эрх өгөхөөс илүү ер нь хэдүүлээ юуны төлөө зориод байгаа гэдэг ихлэ бочмоор юм шиг. Тэгэхээр ганцхан тулгаа гэдэг юм уу, ганцхан гав гэдэг юм уу те Наранбаатар одоо Дамдны юм оюун гэрэл гэдэг юм уу ганцаар бид нар ямар ч асуудал дээр те шийдэж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр бид нар монголчууд нэг л монголчтой байна. Бидний зорилго нэг л байх гэж би бодоод байгаа. Харамсалтай сүүлийн улс төрийн намуудыг өөр зорилготой болгоод мөнгө хийдэг, баялаг хулгайлдаг, тэ? Хүчирхийллийг одоо өөрсдөө хийгээд каст үүсгэх гэдэг нь шүү дээ. Ийм зорилготой болгоцсон учраас улс төрийн намуудаас зогсож байгаа нь үнэн үгүй үнэн. Тэгвэл нөгөөдөл чи одоо дараагийн мэхээ давхар угсраа мэхээ яаж хийж ийн гэхээр одоо нам гэдэг институцийг хангалттай ашиглалаа хай. Одоо бие даагч гоё гэдэг институт бие даагч гарахтаа би түрүү хэлээд шүү дээ барин 50 хэлээд байна. Өнөөдөр бие даагаад нэр дэвшиж байгаа улсуудын сонгуулийн зардлыг тодорхой бүлэглэл би хэлчихтэй манан бүлэглэлийн нөхдүүд санхүүжүүлж байна. Тэгээ нөгөө ардчлалын элемент гэдэг чинь ашиглаад байгаа нь нөхгүй. Тэгэхээр одоо энэ бие дааж байгаа энэ залуучууд энэ монголчуудаа ихэд уучлаарай. Хэдүүлээ биш үү? Нэг 50 жилийн дараа Солонгос шиг 30 жилийн дараа Солонгос шиг болъё. Дэлхийд байхгүй их том байгалийн баялгаа одоо манай уулхан нараас очив. Энэ том баялгаа тий магадгүй 50 онд нэг жоохон Монголд нааштай ихний ашиг орж иж магадгүй тэр болтол өрн 50 гэдэг ийм бодолтой улсуудаас бүгдээрээ нийлж байгаа салъя. Тэгээ ингээд зорилгоо хэдүүлээ айгүй зөв тодорхойлоход ирэх юм бол би даагч байна уу байхгүй байна уу. Энэ бол яг бүх хамаагүй улс төрийн санхүүжилт рүү орчод байна шүү дээ. Тий, хамаагүй болчих юм билээ. Одоо ингээд энэ хамаарлыг айлгуулсан улс төрийн соёл гэж яриад байгаа байхгүй юу? Соёлоос илүү одоо бид нар яг үнд зүйл нийгэмд нэгдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй Монгол улс ямар улс болж байгаа одоо? Мөнгөтэй нь дэлхийн тэрбум болдог. Эрх мэдэлтэй нь боловсралтай болдог. Мөнгөгүй нь бол эмнэлэгт үзүүлчихдэггүй гэдэг ийм нийгэм болох гэдэг шүү дээ. Би лав энэ нийгмийг хүсэхгүй байна. Та хэд юу гэж бодож байгаа юм те. Тэгэхээр энэ дэр хэдүүлээ суурилж одоо энэ яриагаа өргөжлөж явахгүй бол хэдүүлээ нөгөө айгүй ингээд нийгэм айгүй хүнд байж байгаа чинь ардчлалын үнд зүйл институт байх хэрэгтэй. Монголд ардчил байхгүй болсон шүү дээ. Сонгох эрхгээ ярьж байна те. Одоо би өөр дээр явж байгаа жишээ хэлж те. Үндсэн хуулийн цэцтэр их хурал дээр ямар хууль баталчаад одоо үндсэн хуулийн цэцтэр очиод байгаа юм. Хүнийг насан туршид нь албан тушаалын хэрэгт холбогдуулж байгаад өрсөлдөгчөө насан туршид нь улс төрийн ирэхгүй болох хуулийг баталсан парламент одоо байж байгаа байхгүй. Тэгээ ийм парламент дээр хэдүүлээ ингээд айгүй соёлтой юм яриад бол найзууд явахгүй. Тийм учраас хэдүүлээ одоо ингээд яг одоо өнөөдрийн ярьж байгаа маань нэг төвшөө ахиулж хараад эцсийн үндэ бид юу явах гэдэг дарангууллын систем рүү явах гэдэг юм уу? Тэ? Ямар систем рүү явах гэдэг. Мэдээж энэ дөхөх арга нь бол түрүүн даймаа яриад ахшгүй зүүнний талаараа дөхөх юм уу? Арай илүү либерал талаараа дөхөх юм уу? Энэ хөгжил рүү. Энийгөө тодорхойж гаргаж хэдүүлээ явахгүй бол хэдүүлээ нөгөө наатлын ингээд дүр дээр нь явбал дүр үсгсэн ардчлал гэдэг юм дээр баларх гэдэг шүү дээ. Тулгаа таны яриа одоо яг нэг зарчим яриад одоо нөгөө үндслүүд нь нөгөө зарчмаа буцаагаад үүсгэж байна л да. Ягаад гэхээр бие даагч болохгүй тэгсэн мөртлөө нөгөө үндсэн хуулийн цэцтэр ийм асуудал явж байгаа. Тэгэхээр угаасаа сонгох төрхийг ярьж бие даагч яриаггүй ялгаагүй. Наад хоёр чи угаасаа нэг зоосны хоёр тал байхгүй юу?
Үгүй. Би одоо нөгөө тэрэн зөв энэ буруу хэлэхгүй байна. Зүгээр би арчлалын үнэт зүйлсийг бид нар улам бэхжүүлж иж л цаашаага зөв тал руу явах юмаа гэдэг хэлэх гэж байгаа. Тэгэхээр даймагаас дөрөвний асуултаа дахиад үргэлжлүүлээд би дагч тий нөгөө эрх зүйн зохицуулт одоо ер нь яавал одоо би дагч нарыг одоо яавал одоо гадаадууд бол одоо Хонконг ч юм уу Франц ч юм уу эрх зүйн зохицуулт бол ингээд байна шүү дээ. Би дагчиг илүү нөгөө улс төрд орох боломжийг нээж өгдөг, хууль санаачлал боломжийг нээж өгдөг. Тэр улс төрийн инструментууд нь байдаг бол Францад бол биш Бразилд бол одоо жишээлбэл бие даагчиг ханаасаа бүр хоригдсан байдаг тийм. Манад бол зөвшөөрж байна. Гэхдээ гэсмөрөөр ярилцах явцад бол нэг ч одоо хууль санаачилсан байдаг юм байна тийм. За баг ингээд нөгөө чуулганаа ингээд аюух тасалдаг гэж байна. Сая мөрийн хөтөлбөр харсан бас нэг ч тоо байхгүй байна. Гэх мэтлэн. Тэгэхээр нөгөө бүлэг байгуулах бас эрх зүйн боломж нь бас байдгүй тий. Тэгэхээр одоо бид нар эрх зүйн хувьд ер нь яаж энийг сайжруулах хэвтэй? Зүгээр эрх зүйн хувьд бол саяын хэлсэн өөрийн чинь арга хэрэгслүүд бол байж болж байгаа байхгүй. Хэр үр дүнтэй байхыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тийм ээ. Бразилд одоо жишээ нь хоригдсан байгаа нь үр дүнтэй байгаад байна уу? Манай чөлөөтэй байгаа нь үр дүнтэй байгаад байна уу? Хонконгод одоо нэг хүн одоо бүх парламентын шийдвэрт намын бүлэг шиг блок тавих эрхтэй байгаа нь үр дүнтэй байгаад байна уу, тийм ээ. Тэгэхээр магадгүй манайх шиг юм Конопын 8-ачд ихтэй парламент байгаа цагт мөн үү? Наадах шиг чинь хэрэггүй юм байхгүй бах мөн үү? За 10 бие дагч гарчээ. 10 хүн дараалаад одоогийн Монгол Улсын их хурлын тухай хуулиар нэг хүн бараг 7 ажлын 5 хоног үлээ хэд хоног үлээ нэг намын бүлэг завсрал авах хэрэгтэй тийм ээ. За одоо байхгүй. Гэхдээ ингээд 10 хүн дараалаад авчи. Ажлын садаа байхгүй. Одоо болцсон л та тэр. Яг хөө тийм зохицуулт болсон юм шиг. Тэгээд нөгөө талдаа ингээд 2 хүн хоорондоо нийлээд мөн үү эсвэл 5 хүн 8 хүн нийлээд нэг бүлэг байгуулаад шинэ нам байгуулад явдгийг нь хоригдсон байгаа мэн л л манай хуулиар бол тийм. Тэгэхээр энэ хэр үр дүнтэй байхыг бол бид нэр судалж хэлэх хэрэгтэй. Манайд хуулиар зөвшөөрч байгаа шүү. Зүгээр гол асуудал бол шүү дээ. Гол асуудал бол юун дээр байгаа даа гэхээр би та нартай биш санал нэг юм дээр юус нийлэхгүй байгаа байхгүй. Асуудлыг биш те. Илүү ингээд нэг юм нөхдүүдийн заван байдал руу шилжүүлээд нь шүү дээ те. Ингээд яаж хувааж идэх вэ, яаж бүлэглэх вэ гэдэг рүү шилжүүлээд байна. Шинэ залуучуудыг хориглох тухай бүгдээрээ ажиллацгаагаад байна тийм үү те. Тэгэхээр энэнийг бүр давсан ингээд бүр сайхан амьдрмаар байна. Миний хүүхэд окей. Бүх хүн хүүхэдтэй заяа. Бүх хүн хүүхэдтэй. Бүх хүн ирээдүйн тухай боддог. Одоо мэдхгүй боддгоо хүн бий бол одоо олоод иргүүл мэдхгүй л байна л. Тэгэхээр хүн шиг нэг нормальны толгой төрх нь айтайгаа ажиллаж байгаа хүн болгон л энийг боддог. Тэгэхээр улс төрчдийн нэг шог царай байдаг байхгүй. Би бол тэрэнд айгүй дургу шууд хэлдэг. Бити сайхан популизм царай гаргаад дээ. Бүгд тайртай юм шиг царай бити гаргаад дээ, тэ. Зөв юмыг зөв аргаар зөв ярих ёстой зарчмаар нь ярьж л бидний өөрчлөлт. Өөрөөр хэлбэл энэ барууны үзлэр явах гээд байгаа юм уу, зүүнний үзлэр явах гээд байгаа юм уу, энийг яриач. Хоёрдугаарт над бие даагчдад дээр ч юм байна шүү дээ. Гол асуудал юу байгаа даа гэж. Дэлхийд дээр хамгийн амжилттайгаар бие даагчид бодлого буюу policy гэдэг юм хэрэгжүүлээд яваад байгаа вэ гэхээр аль нэг улс төрийн институцийн дэвшүүлсэн бүхий л бодлогод нь би санал нийлэхгүй. Үүний нийгмийн халамжийн бодлого дээр нь бол би санал нийлж байгаамаа. Энэ намтай хамтарч би бол ажиллаж болно. Байгаль орчны бодлого дээр нь би энэ намыг бол дэмжиж байна. Яг нөгөө ногоон дэлхийд дээр үүдэг ногоон намуудын хийдэг ажил واخхой. Ингэж явбал би даагчдын ажил их зүг болоод үзэл баримтлал том системд хувь нэмрээ оруулаад бусад бодлого дээр өөрийнхөө байр суурийг авч үлдээд явах энэ аргачлал бол багт. Энэ бол хамгийн үр дүнтэй яваад байгаа систем. Юутай санал нийлэхгүй нэ. За дараач юм. За Наранбаатар. Би бол өөрөө амжижсэн шүү дээ. 2016 онд бие дааж ирсэн. Ерөөсө гол зорилго маань бол энэ одоо уул уурхайн салбар, байгалийн баялагын одоо эрс байлгийн салбарыг хариуцлагыг зөв хөгжүүлээд хариуцлагыг нь тас цогтөг чаддаг тим төрийг бий болгох. Тэгээд дээрэс нь баялагын одоо шударга тэгш хуваалтын төлөө бие дааж дэвшсэн. За харамсалтай нь бол бие дааж яг ингээд нийт дэвшээд явхад намуудтай өсөлтөд бол үнэхээр хүнд юм байл. Яг тэгэхээр намууд бол одоо ядаж л намын хөл суурьтай. Дээрээс нь одоо маш их мөнгөөр цотгодог тийм. Ядаж нэг эфирт ороод ихээр эфир нь хаалттай шүү дээ ер нь бол. Тэр нэг өсөлтөөн талаас нь бол айгүй хэцүү. 16 онд бол ялагдсан, гашуун байсан, сургамж авсан. Нэгдүгürt. Хоёрдугаарт ер нь одоо түүхийг ингээд судлаад харахаар бие дааж нэр дэвссэн хүмүүс нь ерөөсөө хоёр дахь удаа сонгогдсон түүх алга. За тэгээд бүгд намд аль нэг нам руу орсон. Жишээ нь Ганбаатар гоёхд бол бие дааж байгаад хүн нам руу орсон. Одоо маханд байж байна те. Одоо Жавхан аяг бол нэг нам руу орох бах. Нэгдүгээр хоёрдугаар тийм байна. За тэгэхээр бие дааж өсөлтөх гэдэг талаас бол жишээ нь би юу гэж бодчихсон юм гэхээр мэдээж ганцаараа гараад
юмыг өөрчилж чадахгүй гэдгийг мэдчихэж байгаа юм. А гэхдээ миний энэ хэрэгжүүлэх үзэл баримталтай санал нийлж байгаа ямар ч улс төрийн хүчин дээр дэмжих конопт арна гэдэг байр сууриас л бодож ирсэн байхгүй. А хэцүү тал нь юу гэхээр одоо хоёгоо санал нэг хуульд үнэхээр одоо бүлэг байгуулад одоо яг одоо намын бүтц шиг тийм одоо нэгдмэл зохион байгуулалтаар ажиллах бол болцсон байхгүй учраас мөрийн хөтөлбөр хэрэгжээд үнэхээр нэг бол хориглох хэрэгтэй. Нэг бол зөвшөөрж байвал тийм зохицуултыг хийх хэрэгтэй тийм. Юунд дээр нэгдэх гээд байгаа юм бэ? Ойлгож байна уу? Бүгдээрээ нийлээд 5 бие даагч гарчаад тавуулаа нийлээд коноп зарах гээд байгаа юм уу? Окей. Тэгээ гол асуулт юу байхгүй юу? А эсвэл нийгмийн халамжийн бодлого дээр нэгдээд байгаа юм уу? Байгаль орчныг тий тодорхойгүй байхгүй. Тэгэхээр энийг ярихгүй байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэгэхээр хүмүүс болохоор энэ чинь зөвшөөрсөн байгаад шүү дээ. Би бол чамтай санал нийлж байна. Ер нь бүгдэндээ ч санал нийлж байна. Бие даасны дэвшнийг бол иргэний хувьд асар том одоо чаленж зориг. За тэгээд гараад ирсний дараа бол үнэхээр юм хийж чадахгүй маа гэдэг алтангойч хэлжсэн тий. Тийм учраас 20 онд одоо жишээ нь би бол 16 онд дэвшүүлжсэн зорилгоор хэмэрэл байгаа байхгүй. Тийм учраас дахиж бие даахгүй ганцхан өгүүлбэрээр бацах юм бол нам эвслэсний дэвшин зүйл юм байна. Тэгжээс бүлэг бол ганцхан өгүүлбэрээр бацах юм бол өнөөдрийн Монголын улс төр ба штэ. Одоо хөл бөмбөгийн дүрмээр тоглолт юм байна. Баг хоорондоо тоглолт юм байна. Монголын улс төр. Одоо түрүү хэллээ штэ улс төрийн орчин юм байна. Хэрэгцээ орж байгаа. Баг хоорондоо тоглодог юм дээр нэг боксч орж ичээд хөл бөмбөгийн 10 тамирчиндаа зодлох гээд яваад бүтэхгүй шүү дээ. Яг л тэр л байхгүй юу? Хоёроо шийдэл асууж шийдэл ярих одоо яг тулгаагийн хэлсэнтэй холбогдуулаад би дараагийн асуулт тавьж. Юу гэхээр сая ингээд жагсаалт харахад бол ингээд хагас Арс намын хүмүүс Арс намд байсан хүмүүсүүд ингээд бие дааж байна гэж. Яг хуу янз янзын зорилгоор байгаах. А мэдээч хэрэг одоо үнэхээр нөгөө боломж нь олдохгүй болоод эсвэл одоо нөгөө 100 саянгийнхаа дэнчингээ өгч чадахгүй болоод иш жагмс ч байгаа. За одоо өөр зорилготой ч хүмүүс байж болох юм тий. Та одоо таны хувьд та юу гэж бодож байна? Одоо тэр Арс намаас угшилтай хүмүүс дэвшиж байгаа нь өөр одоо тэр мөнгөний босгоноос болсон гэж үзэж байна уу? Эсвэл Арс намын нөгөө засаглаас болсон гэж үзэж байна уу? Эсвэл одоо нөгөө даргийнхан зан авираас болж байна гэж үзэж байна уу? Яг одоо нөгөө хэвлэл мэдээлэлээр гарч байгаа мэдээллүүдийн хараад сууж байгаа 90 хүний хувьд л би харсан байх гэхээр ерөнхийдөө үзэл баримтлалын хувьд ч гэдэг юм уу нөгөө намын даргатайгаа таарахгүй байгаа тэр таарамжгүй байдлын асуудал нь эндээс олон хүнийг холдуулахад хүрвүү гэж харж байгаа. Залуучууд нь зөндөө олон залуучууд хэвлэлээр ярилцлага өгч ирсэн. За Ахмад гэдэг одоо жишээ нь худаа эмгтээдэд даргатаа боллоо шүү дээ. Бидэд дарга нь одоо би даах гээд гараа авчлаа шүү дээ. Гэтэл нөгөө бид нар ингээд үзэл баримтлал гэж юу юм? Үнэт зүйл гэж юу юм? Тэ? Итгэл үнэмшил гэж юу юм? Дээр нь за одоо бүр ингээд харъя л та доктортой хөгжлийн зорилт гэдэг нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан том зорилтод бид нар гендрийн тэгшэрхийн асуудлыг яриад тэгээд энэ ардчилсан улс оронд нөгөө гендрийн ингээд ганц удаа нэг эмэгтэй дарагтаа болчоод нөгөөдхөө нэр дэвшүүлэхгүй гаргаад явуулна гэдэг бол дэндүү харамсалтай байхгүй юу? Тулгаад чи яг түрүү ярьлаа шүү дээ. Хөл өнгийн баг гэж ойлгож олно гэдэг нам ус төр нам. За тэгээд тэнцэн одоо ингээд за Арс нам дээр яг ингээд ярьж байгаа болохоор жишээ татчихлаа л да нөгөө хагас нь одоо Арс нам гэж байгаа болохоор бид дараагаар авчихсан тий. Тэгээ нөгөө дүрм нь одоо нөгөө эн чинь институт үзэл баримтлаараа ингээ нийлцэн гэж яагаад гараа авчихсан тий. Яагаад ийм олон хүн нэгдүгээрт Арс намын хувьд бол одоо юу гэдэг нь үнд зүйл дээр үнд зүйл дээр тууштай байж чадахгүй байгаа шүү дээ. Хайрлах үнд зүйл Арс нам байхгүй болсон байна шүү дээ. Нөгөө арчлын үнд зүйл байхгүй болсон байна шүү дээ. Яг бол толгойд нь сууж байгаа хэдэн нөхдүүд Алтан уяг дарга хийсэн мэдээллийг би санаад ах юм. Элбэг дорж хурцаар дамжуулаад Арс намыг өдөрж байна. Би хүлэмжшихгүй нэг шүү дээ. Үнэн байхгүй да. 49%-ийг авах гээд байгаа нөхдүүд чинь Арс намыг ардын намыг өдөрдөд байгаа учраас дотор нөгөө нөхдүүд дургуцаад байна шүү дээ. Тэгээд дургуцаад гараад бие даах гэхлээр тэднэр дээр нь холиод дахиад бахан амьтдыг яаж яах гэхлээр зардлыг чинь дагаад бие даачих гээд ингээд бие даагчдын утгыг алдуулаад нөгөө би дөрөв хэлээдсэн шүү дээ. Арчлын уул нөгөө элемент гэдгээр бие даагчд байж болж байна. А гэтэл өнөөдөр байгаа ингээд харахад тооноос ч гэсэн харалтаа. Нөгөө тэр элементийг чинь хэллээ шүү дээ. Намуудыг толгоонд нь суужгаад ашиглаад хаялаа. Одоо бие даагч гэдэг нэрэн дээр алах гэж байна. Тиймээс миний санаа зовоод байгаа юм бол мэдээж тэр Арс намын дотор хүнээс байт юм уу, за үнд зүйлэн сул байт юм уу, тэрнээс болоод бие дааж байгаа үсэхгүй. Хамгийн аюултай минь дотор нуугдж байгаа тийм ээ. Нөгөө манай бүлэглэлийн нөхдүүд маань зохион байгуулалтанд ороод бие даагч нар гээд баахан хүмүүсийн зардлыг даагаад мөнгөний сонгол болох гэдэг шүү дээ. Ингээд яаж ийм гэхээр дахиад манай бүлэглэлд дүрээ хуулгаад
орж ирэх гээд байгаад санаа зовоод ингээ жоохон бухимдаад байгаа нь тэр байхгүй юу. Тэгэхээр хэлээд нь шүү дээ. Энэ бүлэглэлийн одоо бид нар вэ шүү дээ. Удирдлагын дор сүүлийн 8 жил 10 жил явлаа. Оюутлогын гэрээ явлаа, будаа боллоо тий. 5 толгой хэдэн удаа хулгайлах гэж үзв. Эрдэнэ үйлдвэрлэлтэй. Аржилтаа манайх шиг аржилтаа нам байхгүй шүү. Тэрэн дээр чинь дотоод уралдаан байх ёстой болохоос биш хурцын завраар их тэнгэрт баг хурлаа хийдэг, төрийн ордонд их хурлаа хийдэг нам манайх биш байхгүй юу? Бид нар засаг авсан байсан бол магадгүй. А бид нар парламентын гадна үжиж манай хурал тий их тэнгэрт баг хурал нь болдог. Төрийн ордонд тэр их хурал нь болдог тийм биш. Баасгүй хөрх юмтай хэлээд байгаа шүү дээ. Би унтаас ирэх орнд миний мөнгийг төлсөн байл үнэн л байхгүй да. Яагаад төлсөн гэж чинь өөрөө эзэнтэй болцсон байхгүй да. 49% эзэд нь төлчөөд чи одоо энд биш, энд биш, энд биш, энд биш гэд заагаад ахлаа чи бид яаж тэр хүнтэй ажиллах юм бэ тийм ээ. Тэгэхээр энэ бол нөгөө хэлээд шүү дээ. Манан бүлэглэлийн зохион байгуулж байгаа намуудыг эзэл дууссан тархин. Тэгм учраас одоо ардын намынхандаа арслан намынхаа гишүүдэд уриалгаад одоо энэ бүлэглээс хэдүүлээ салнаа. Салахтаа энэ бие даагч гэдэг нэрийн дор хуульж орж ирж байгаа дараачийн дүрийг бас таних ёстой шүү. Энэ бие даагчтай зохион байгуулж байгаа хүн Баабар, Баяр өөрөөсөө зарлаад байгаа шүү дээ. Тэгээ энэ хүмүүсийн зохион байгуулж байгаа юм чинь дахиад нөгөө бидний шүүмжлээд байгаа маань шүү дээ. Нөгөө оюутхан гэрээг хийдэг. Нөгөө 49-ийг олгаалахыг зөвшөөрдөг. Нөгөө 5 толгойг төрд буцааж авах хэрэгтэй гэж үздэг үзэлтэй усуудаа бид яагаас таарахгүй. Энэ бол бидний үзэл зөв. Аймаа та санал нийлж гинэ. Би одоо та түрүү салны ирэхгүй гэсэн одоо тэгээд та юм дээр та хэдийн нэг юм mesmerizing гэдэг юу вэ? Ямар юм хэлээд ирэх манай нэг юм зугаатаа нэг юм юу байгаа юм аа. Ингээд яг нэг улс төрлийн байлгууд яваад байна тийм ингээд нэг юм камер харахаар ингээд хаашаа ч хамаагүй ингээд заваад ингээд яваад байх тийм асуултаа дахиад хэлдэ би асуулт мартал явах юм биш үү. За бүх төрлийн жимс Тимбарк бодогч мэдсгүй дэлхийд дургадаг бүх жимс эрүүл хүнсээр хайрлаа. Милхаус өрөл тэжээлийн үйлдвэр. MCS Coca-Cola U-Point-д нэгдлээ. Мистер Рико илгээ хайрлаа. Сансар сүлжээ дэлгүүр. Өдөр бүрийн зөв хэрэглээ. Зөв Монгол брэнд. Би өөрийгөө ухаалаг гэрээ эзэгтэй гэж боддог. Тиймээс би BSB Plate-ийг гэртээ сонгосон. Чиглэг зөөлөн амт, шаржигнуур гадаргууг амтлуулах, олон үйлдэлт шарах шүүгээ. Халуун агаарыг дасгалгаантай жигд тараах сэнсний горим. Түргэн халдаг керамик давтсан. Гадагшаа халахгүй шилэн хаалгатай. Захилгаан зарцуулалт баг. Монголчуудад зориулсан монгол заавартай. Таны галтгооны чамин шигтгэ. 100% ашиглах, 100% сэтгэл ханамж. Сансар байлцгий. Мистер Рико илгээ хайрлаа. MCS Coca-Cola U-Point-д нэгдлээ. Эрүүл хүнсээр хайрлаа. Милхаус өрөл тэжээлийн үйлдвэр. энэ жилийн одоо наад твшиж байгаа улсуудын нэлээ одоо хэсэг нь Арслан намаас угшилтаа, Арслан намаас гарсан одоо яг сонгуул болох юм гараад одоо бие дааж байна те. Одоо дид дарга нь гараад бие даахгүй явж байна те. Тэгэхээр нөгөө түрүүн хөл бөмбөгийн талбай ярьлаа, дүрм ярьлаа, үзэл баримтал ярьлаа. Тэгээ одоо үзэл баримт хамаагүй болцсон. Одоо бие даах чинь шүү дээ. Тэгээ энэ ч одоо мөнгнөөс нь нөгөө 100 саяын тэнчингээс нь болоод байгаа юм уу? Эсвэл тийм даргаасаа болоод байгаа юм уу? Тэ? Эсвэл одоо нөгөө манан гэдэг нөгөө нэг бүлэглэлээс болоод байгаа юм уу? Тэ? Юунаас болоод? Гэхдээ наад чинь ингээд та нар ингээд бүх шинж тэмдгүүдийг хэлж чинь л тий. Нэмээд нэг зугаатай юм хэлчихэд одоо чинь их чинь Баянгол их шүү дээ. Баянгол дэвшгэж байгаа юм уу? Дэвшгэж байгаа. Тэгээ би бол одоо шинэ ингээд зүгээр ингээд та хэд ингээд бие даагаад явж исэн учраас ингээд хүмүүсийн нэрийг хараа сууж байгаа байхгүй. Тэнгүүд энэ ч бас нэг юм хогийн тоглоом явж байгаа. Юу гэхээр энэ бие даагчийн жагсаалт дээр хээ гав хийг гэдвэж чинь.
Тэгээ энэ ямар хүн бэ? Халах гаа гэдэг нөхөр байна. За тэгээ би ингээ хоошоо эргүүлээд дахиад ингээ харангуй энэ хөгийн нөө. Ж Ганбаатар гэдэг байж байгаа. Энэ хоёр нөхөр одоо энэ Баянгол дүүрэгт Монгол Ардын намаас дэвших гээд ингээ зүгжиж байгаа хоёр нөхөр байна гэж үзье л да тий. Тэнгүүд энэ ч чинь тий та нарын нэртээ ижилхэн нэр оруулчихсан. Сонгогчдыг ингэж тэнгээр нь дуудаж болохгүй. За яараа. Өөрөлдөл хээгаа уу чамтай ижилхэн хасчи хасуурын гав энэ талхын гав мөн үү? Жамблын Ганбаатар, Жанагийн Ганбаатар мөн үү? Одоо ингээд тулахтай ижилхэн нэг нэр хүм. За би ч Монгол улсад 17 хон байдаг нэртэй хүн юм байна. Би яриа гайгүй баг. Тэгээ Наранбаатар одоо оюун гэрлгээд юм нэрнүүд явах байхгүй. Энэ нэг юм хараа ингэж доромжлуулж болохгүй байхгүй энэ хүмүүст ойлгож байна. Энэ чинь сонгогчдыг доромжлоод байгаа байхгүй. Тэнэг гэж бодоод байна ойлгож байна. Андуурдаг гэж бодоод байна. Уучлаарай. Тэр цаг чинь өнгөрсөн. За та нар одоо ямраараа нэрлэн мэдэхгүй тэр бүлэглэл те байгаа л бах. Тэгтээ хэдүүлээ энийг өөрчлөе гэвэл хоёр зүйл дээр бид нэг юм утгагүй байр суурь илэрхийлдэг юм. Чи тэр ойлгохгүй байна гэдэг л тулгаа. Нэгдүгээр асуудал байна шүү дээ. Манан густгая гэдэг. Одоо байгаа нөхдүүдийг зайлуулахын төлөө ямар үзэл баримт санал болгоод байгаагаа хэлэхгүй байна. За ийм учраас би шүүмжлээд байна. За би шүүмжлээд байна. Тийм учраас би санал хэлэхгүй хараа. Би хэлэхэд бэлэн байна. Ийм асуудал яриад байгаа учраас шүү дээ. Би ингээд үзэл баримтлал гэж яриаг эхлүүлсэн тийм үү? Бүгдээрээ үзэл баримтлал ярьж байна. Тэгээ нэг чинь үзэл баримтлал хилээд өгөөч гэдэг нь шүү дээ. Энэ манан устгах үзэл баримтлал хилээд өгөөч. Энэ ялангуяа энэ 208 нөхөр ойлгож байна уу? Би та нарт хэлээд энэ 208 нөхөр ямар үзэл баримтлалаар та нар энэ намаас гараад эсвэл өөр нам руу ороод эсвэл хаяа гудамжнаас үсэрч гарч ирээд уурчин хүрээд эрдэндээ уурлаад 100 сая ч байхгүй болоод энэний эсрэг тэмцээд байгаа юм би. Үзэл баримтлал хилээд өгөөч. Нэг хоёрдугаар бие тоогоод та нар яваад байна мөн үү? Бие тоогоод түрүүн тулга хэлдэж тэ. Чи ганцаараа хүмүүстэй ямар нэг байр суурин дээр нэгдэж чадахгүй бол одоо юуны чинь ёстой Монгол хар үгээр ярих юм бол үхсний чинь улс орон удирдах яриад байгаа юм бэ. Ойлгож байна уу те? Та нар яаж нийлэх юм? Конов зарах гал байгаа юм биш үү? Бараг шууд хэлэх тийм үү? Гуравдугаарт бүтэн системийн институт дотор та нар аль хэсэгт нь байрлах гэдэг. Энэ улс чинь бас нэг нураад унтсан юм алга биш үү? Ойлгож байна уу? Бас нэг муу төршүү юм байж гин. Ард түмэн шүү юм байж гин. Тэрийг өдөрдөх засаглалын бодлогууд байж гин хөөх юм тийм биз? Тулгын хилээд байгаа шиг тэржигтэй дизастер болцсон юм бол алга. Бага улс орон байгаа тийм биз? Тулгаа. Арчилсан улс байгаа тийм үү? Монгол улс байгаа тийм. Сайжруулах ёстой. Сайжруулахад ямар үзэл баримтал, ямар бүлэг хүмүүс, ямар зорилгоор нийлээд байгаа. Үнэн электраач гэдэг юм уу, ухаач гэдэг юм уу, эсвэл одоо нэг хідэн ахын санал болгоод байгаа ч юм уу тийм. Бүү мэд. За юу? Бүү мэд. Юу санал болгоод байгаа юм? Юу санал болгоод байгаа. Одоо чиний хүн болгоны ярих дуртай 5 хүүхэдтэй, 6 хүүхэдтэй, 1 хүүхэдтэй би тэрийг үйлдэн бүгд тэгж боддог заа юу. Гэхдээ миний хүүхэд ямар үзэл баримтлалтай, ямар улсад очихын тулд ямар үзэл баримтлалтай намыг бид нар өнөөдөр сонгох вэ? Энэ үзэл баримтлал нь хаана хүрэх вэ? Мөн үү? Энэ дээр бол тэтгэврт хэд болгоноос ч гэдэг юм уу те? Эсвэл бизнесийн орчныг татварыг хэд болгоно гэдэг яриад та нар нэг яриад өгөөч. За одоо тийм нэг хариулт нараа ганц гэж. Яг дараа миний шийдэл миний дараа шийдэл авчих. Шийдэл аваа хариулаад шийдэл утгаа авчих гэдэг. За хариулж. Тэгэхгүй бол нөгөө даймаа маань одоо би даах гэж байгаа юм шиг. Гэ над руу төрөнсөж бохогдол өөдөөс хараа суудсан учраас та. Өөдөөс хараа суудсан байхгүй. Тэгэхээр нөгөө тэрэнд тайлбар хэлэхгүй бол нааш дараа камераар гарахтаа тэгж гарна шүү дээ. Тулга би даахтаа загнуулах байгаа юм шиг байна. Тэгэхээр айгүй тодорхой хэлчихэ. Тантай санал нэг байна тий. Тэгвэл хэдүүлээ нөгөө ярьж байгаа юм нэг ерөнхий ярихаасаа илүү айгүй тодорхой юмнууд ярья. Тодорхой ярихын тулд хэрэв үзэл баримтлал гэж одоо манай хөтлөгч маань хэлсэн бол би бас үзэл баримт ярих гэдэг шүү. Тэгэхээр би бол Монгол Ардын Хувьсгалт нам 5 эдний эвслийн зүгээс нэгдүгээр би даахгүй. Хоёрдугаарт юу гэдэг нөгөө институт суулж, институт болохгүй Монголын одоо хамгийн том төрийн бус байгууллага те бүх одоо хүмүүсийн хүсэж байгаа зорилтуудыг нэгтгэсэн ийм одоо мөрийн хөтөлбөр үзэл баримталтайгаар энэ сонгуульд одоо бид бэлтэж байгаа. Энэ сонгуулийг хойшлж ухах гэж бодсон. Ягаад гэвэл тахал болж байна те. Инээс илүү чухал ажлууд байж харамсалтай нэрхвэрж байгаа нөтүүд нь хойшлохгүй юм шиг байна. Тэгэхээр би одоо маш тодорхой хэлчихье. Бид бол социал демократ үзэл баримталтай. Та бидний эвсэл гэж тийм ээ. Монгол Ардын Хувьсгалт нам 99 нам бүгд найрамдах
намын ийм эвсэл байгаа. Энэ дээр бол одоо үйлдвэрчний эвлэл тийм манай эмэгтэйчүүдийн холбоо, ажил олгогчдын эзэдийн холбоо гэдээ маш олон төрлийн бүс байгууллага тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй эрдийн холбоо гэдээ энэ хүмүүсийн одоо мөрийн хөтөлбөртөө тусгаараа гэсэн санаануудыг бол нэгтгэхэд Монголын ард түмний хүсэж байгаа одоо мөрийн хөтөлбөр болгож тавьсан байгаа. Тэр мөрийн хөтөлбөрийг яривал энэ цаг арай хөрөхгүй л дээ. Тэгэхээр дамиа маань нөгөө би дагч руу хандаж хүнтэй хандаж над руу хэрэгцсэн хэлчихье гэж бодож байгаа. Одоо та хоёр хэлцээр хамаа цаг бол би цаашаа Үйл баримт ярьж байгаа байхгүй. Энэ дээр айгүй зугаатай юм байгаа байхгүй хараа. Хараа юу их айгүй инээдтэй байхгүй юу? Одоо ингэ хараа. Монгол Ардын хувьсгалтнаа байж хараа. Монгол Ардын одоо яа байж хийж. За хараа. Монгол Ардын хувьсгалт нам, ногоо нам. Тэгээд бүгдээр тгсэн үү? Энэ гурав ивсэж байгаа юм тийм үү? Гурав өөр үзэл баримтлал. Гурав өөр үзэл баримтлал яаж ивсээд байгаа юм бэ гэдэг. Харин бат одоо нэг үнэлэхгүй. би бол модераторын асуулт маш тодорхой гэж бодож байгаа. Яг тэгэхээр ардчсан Монгол улс үндсэн хуулиндээ сонгох ирэхээ тусгацсан учраас бие дагс сонгогдоод гараад ирсний дараа түүний хэрэгжүүлэх гээд байгаа ажлын улсын хурлд ажил хэрэг болгохын төлөө ямар шийдэл байгаа юм бэ? Тэрийг яриач л гэж ойлгосон шүү дээ. Эхний асуулт, дөрөвний асуулт. Тийм. Би нэгдүгээр, хоёрдугаар бол ягаад бие дагсад ихсэж яана гэдэг шалтгаан. Тэгээ эхний шалтгаан бол бие дагсад ихсэж байгаа гэдэг дээр намуудын дотоод ажил муу байгаа. Учираас тэндээс нь одоо бие дагс гарч ирнэ гэдэг бол хэлсэн. За хоёрдугаарт 2012 онд 26 бие дагч байжээ. 12 онд. 2016 онд 69 болсон байна. Тэгээ 16 оныг эргэж дүгнэх юм бол нөгөө хүн намын чинь өсөлтөх хэрхэн дээч өгөхөөс үгүй шүү дээ. Тэгээ хоорондоо хэлэлцээр байдсан залуучууд бас сайхан боловстой залуучууд тарж батарч ирсэн. Тэгээ тэд нар ихэнх нь бие даснаас бол 26-аас 69 суулж огцом нэмэгдэж ирсэн. А гэтэл 2020 онд 208 болоод нэмэгдчихсэн. Энэ яаж юм нэхэр сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотой байхгүй юу? Яаж юм нэхэр 12-оос илүү одоо давуу боломжийг бие дагч нарт олгоцсон. Манай модератор асуугаад байгаа бие дагчдын одоо яаж илүү хуулийн одоо тий хууль эрх зүйг дэмжих гэх юм бол одоогийн сонгуулийн тухай хууль бол дэмжсэн. Хоёр ялгаатай зүйл байгаа. Нэгдүгээр намын гишүүн байжгаад бие даах одоо саналаа бүрдүүлж өгч болж байгаа. Тэгээ сонгуулийн хууль нь чи намын гишүүн байна биш үү нэг заагаагүй байхгүй. Тийм учраас яаж юм нэхээр ардсан намаас ялангуяа зарим нь бол 100-аад хүн гэж байгаа. За миний мэдх юм бол ингээд тоолоход бол энд бол миний таньдаг 20 найз байна. 20 хүн байна. Тэгэхээр эдгээр маань яаж юм нэхээр хэрвээ нам дэвшүүлэхгүй бол одоо би дагаад нэр дэвчнэ гэдэг одоо юугаа нэг нөгөө талаас намдаа тулгаж шít. Намын дотоод ачт нь хөдөлгөхгүй байгаа учраас сонгуулийн тухай хуулийг ашиглаж поош хийж байгаа байхгүй. Энэ нөгөө талаас хэрвээ намуудын дотоод ачил дампуурсан чигээр байгаад ах юм бол ер нь цаашаа намж дампуурах ийм өсөлтөөний бас тэгш орчин бий болгоцсон байна гэж би нөгөө талаас харж байгаа. Тийм учраас харин тэгээ намууд дотоод ачиллаа сайн болж чадахгүй бол тэгэл нураад унана. Тэгэхээр сонгуулийн хууль чинь бас өрсөлдөх чадвартай хууль болцсон байгаа байхгүй. Хоёрдугаар бие даагчид асар том давуу тал байна. Одоо намууд нэр дэвч эхлүүлээг байхад эдгээр чинь нөгөө нэг 801 хүнийхээ саналыг авах. Гар үсгээ зурулж эхлэв шүү дээ. Сурталчилгааны хайшин төрүүл ихчихдэг байхгүй юу? Тэ? Гэх мэт. За 3 дугаарт бол яг толгой бол нэлээд хурц шүмжилж байна. Манны бүлэглэлд ингээд ийм хүмүүсийн гар хөлж байгаа, мөнгөний өгж байгаа. А тиймэрхүү зүйлсийг бол хүмүүс яриад байгаа. Энийг бол үгүйсэхгүй. Гэхдээ эндээс ингээд харахаар одоо чинь арчсан намаас бол энэ шинжлэх хөдөлгөөний бүрүүд орж галдан дэвгээд манай энд суудаг залуучууд тун одоо дайггүй шинжлэгч аны одоо баруун төвийн үзэл баримталтай энийх дээр тууштай явдаг залуу гэж харж байгаа. 100 мянган за эрхэм эсрэгүүч гарсан. Тийм 100 сая эрхэм эсрэгүүч. Энэ дотор холилдоод ингээд хэлээд байна 208 болох. Эрхэм Баатар гээд хууль залуу байна тийм. Гэх мэт ингээд сайхан боловсралтай залуучууд сайхан боловсралтай шинэ үеийн одоо жинхэнэ одоо 40 төгсөж байгаа 30 гараад явцсан сайхан залуучууд бол бас бие дагаад нэр дэвшиж байгаа. Тэгэхээр магадгүй одоо юу гэдгийг 208-аас яг одоо 5 сая 15 болоод нэр дэвшихэд энэ тал нь алга болчихж байна. Намууд руугаа ингээд чингээд бас алга болчихсон байх байх тийм. Цаан өвлөн их нөгөө босоо хөх Монголын хэсэг бүлэг нөхдүүд ихэмжлэн хүмүүс бас явж илээ тий. Яг гоо тэдний өөрснөө тэр хүмүүсээр удирдуулмаар болоод тэгэл одоо бажаалс та шүү дээ. Тэрийг боохгүй тий. Ярианых нь дэлгэж нэг арчлын юу шүүгээд. За окей. За набад бас. Нөгөө талаас бие даагчид бол гараад одоо гал болтгүй гэдэг бол би ч ойлгосон учраас одоо институт руу орох гээд гараагүй ч гэсэн ойлгосон учраас тийм. Институт руу одоо институцээс нэг дэвших зөв юм байна гэж намаас нэг дэвших зөв юм байна гэж. За окей. За сүүлийн хоёр асуулт байгаа. Тэгээ одоо тий тэр нэг улс төрийн санхүүжилттэй холбоотой хэсэг ярьлаа шүү дээ. Тэг яг сонгуульд өрсөлдөн гэдэг өөрөө угаасаа зардал та тий. Бас баггүй зардал орно. Уг нь бол яг за миний хувьд бол тухайн үед сонгуульд дэвшиж яхад бол бас нөгөө хандив манд цуглуулах аян маян явуулж иж арай гэж ард нь гарч ирсэн. Тэгээд ер нь одоо бие даагч нарын сонгуулийн улс төрийн санхүүжилтээ хэрхэн шийддэг вэ? За тулг бол түрүүн бараг хариугаа өгчлөө тий одоо ингээд
хэсэг бүлэглөөд санхүүжилээд байна гэж. Алгасах юм уу? Яриулах юм уу? За тэгээ. За юм билээ. Яшиг гэж бодчих. Талын Би дааж үзег болохоор мэдэхгүй байна. Тэгээ бас нэр дэвшиж үзег болохоор мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж намын одоо юу гэдэг сонгуулийн зардал босгоно гэдэг бол амаргүй. Энэ удаагийн хуулиар бол бас нэг хандив өрнүүлэх юм боломж бол байгаа. Тэгэхээр өөрөө хэр үн цэнтэй хүн байна, нийгэмд хэрхэн хүлээн зөвшөөрөгдсөн бэ гэдгээс шалтгаалаад хэр хэмжээний хандив бас цуглах вэ гэдэг бол бас нэг төрлийн давуу тал болчиход байгаа. Тэгэхээр зүгээр нийгмийн итгэл үнэмшилж гэдэг юм уу да одоо сүүлийн үед анзаарч байгаа юм ерөөсө тулгын зарим нэг зүйл дээр би бол санал нийлж байгаа. 208 гэд энэ бие даагчид бол сонгох эрхээ эдэлж байгаа нэг талаасаа. Нөгөө талаасаа зүсээ хувиргасан бүлэглэлийн тодорхой хүмүүс энэ дунд бас ороод ирцэн байгаа. Энийг бол олон хүн ярьж байгаа. Тэгээ өрсөлдөгч онгоох зорилготойч гэдэг юм ингээд маш олон төрлийн зорилгоудтай санаархал энд явж байгаа маа. Тэгэхээр зүгээр яг үнэндээ одоо жишээ нь ингээд нэр дэвшигчд гэхээр зарим нам нь 100 саяыг авж ийн хэдэн 100 сая ч гэж юм ярьж байгаа шиг байна. Зарим нам нь мөнгө авахгүй гэж ярьж байна. Яг за ардчсан нам ингээд мөнгө авж ийн те ардын нам бол мөнгө авахгүй гэдгээ зарлчлаа те. Эсвэл гаргаж ийн. Тэгэхээр зүгээр яг нөгөө бие даагчдын хувьд бол адилхан л бас хандивал босгох байх л да. Тэгэхээр зарим нь бол бас даалгаа явж ийн гэдэг манай тулга сая хэллээ гэдэг. Тэгэхээр санхүүжилт бол олон төрлөөр л гарч байгаа байх. Тулгаа яг одоо нэг товч асуулт асууж. Асуултыг ойлгосон. Яагаад вэ гэхээр одоо мөнгө яаж усах вэ гэсэн шүү дээ. Мөнгө яаж усах вэ гэхээр зарим нэг хүмүүс төлж байгаа гэж чинь те. Тэгээ яг одоо яг тодорхой нэр байна уу? Одоо ингэж хөө. Би энэ дэр ганц л үг хэлчих. Өнөөдрийн энэ бие даагчдын олон болох те. Бид нар өөрөө зохион байгуулалтанд орж чадахгүй байх. Энэ бүх шалтгаан эцсийн дүндээ юу юм? Одоо системтэй хэлийгээд байгаа шүү дээ. Юу юм? Улс төрийн намын санхүүжилтийн асуудал гэхгүй юу? Эцсийн дүндээ Монгол жижигхэн орн те. Эдийн засгийн жижигхэн мөнгө жижиг гадны том одоо хөнгөтэй үндэстэн дамжсан корпорациудын мөнгө орж ирэх юм бол манайх шиг улс төрийг аль хэдийн аваад өөрсдөө зориулаад хууль гаргаад хуулийн дагуу үйл ажиллагаагаа тэгтээ Монголд ашиггүй тэдэнд ашигтай үйл ажиллагаад явуулж байгаа шүү дээ. Энийг л эсвүүцээд байгаа байхгүй. Тэгээ энэ яаж орж иж байгаа юм гэхээр улс төрийн намын санхүүжилтээр дамжиж орж ирж байгаа. Тэгвэл хэний төлөө ус байгуулах гэдэг нь гэдгээс хэдүүлээ асуулт эхлэмээр юм шиг. Хэний төлөө ус байгуулах гэдэг. Монгол хүний төлөө ус юм бол улс төрийн намуудыг тодорхой хяналтанд тий улс төрийн намын төлөвшөлт нь үнэхээр одоо бодлого хэрэгжүүлээд тэр санхүүжилтийн даадаг тийм үү бүх улсад байгаа жишг энэ бүх юмыг тодорхой болгохгүйгээр мөнгөө яаж иж байгаад ол чадвал аз чин чадахгүй хогчин гэдэг энэ тогтолцоогоо засахгүй бол энэ тогтолцооны л одоо хохирогчт нь гэдэг юм үр дүнд арслан нам 100 саяг амлаж байгаа шүү дээ. Тэрнээс арслан нам бас мундагтаа гэдэг юм уу бас нэг муудаа биш шүү дээ өөрхий. Энэ мөнгийг босгочл сонгуул хийхгүй бол дийлэхгүй байна гэж байгаа шүү дээ. Энэний золиос болж л одоо ардын намынхан маань 60 тэрбум схем жүрж үзлээ. Одоо төсвөөс мөнгө авч ингээд шүмжүүлэл явж байгаа шүү дээ. Тэгэхээр арслан намч Монголын нам, ардын намч Монголын нам. Тэгвэл яах юм? Тэгвэл энэ намуудын улс төрийн санхүүжилтийг нэгдүгürt ил болгох, тэрийг нь төрөөс буюу төсвөө санхүүжилт байхгүй бол өөр гадны байгууллага бүлэглэлийн санхүүжүүлсэн нам болвол хизээч монголчуудын төлөө хууль батлахгүй юм байлээ. Тийм учраас өнөөдрийн бие даагчдын асуудал гарч ирж байгаа. Улс төрийн намуудын санхүүжилтэд дууссан, баригдсан, илэрсэн одоо яаж чинь бие даагчдыг санхүүжүүлэх маягаар улам илүүл одоо аргаа нэрсэж чинь гэж хэлэх гээд байна. Тэгэхээр энэ санхүүжилттэй холбоотой асуудал Монголын төрийг л байгуулж байгаа юм бол Монгол хүн болгоны төлөө явж байгаа бол энэ санхүүжилтийг төсвөөс хийдэг болоод тодорхой шилэн болох шүү дээ тий. За мөнгө бичлэг гараа үсттэй тий. Асуултаа санаж гинүү? санаж байгаа шүү дээ. Сүүлийн асуулт. Гэхдээ энэ одоо сүүлээс хоёр дахь сүүлийн бас хоёр дахь тий. Яг та хэд бүгд ингэж хэлчихлээ тий. Угаасаа л дэлхийд даяар байгаа хамгийн шилдэг кейс одоо шилдэг одоо ер нь бол энэ айгүй том бэрхшээлтэй асуудал. За засаглалыг тунгалаг зөв байлгахын тулд энэ олон нийтийн оролцоо их чухал. Тий. Олон нийтийн оролцоо их чухал. Олон нийтийн оролцоо ямар байх ёстой вэ гэхээр одоо Чингис хаан ч юм уу бүжин чөлөө хин чөлөө ингээд очиод хашгираад ах би ч бас цагтаа тийм хийж явлаа. Тэнэг л واخхой. Яг гэхдээ илэрхийлэлээ хийж байгаа нэг зүг. Дараа нь энэгээ зөв оролцуулах хэрэгтэй бид нар хийх хэрэгтэй тий. Тэгэхдээ энэ дэр хамгийн том хідэн зарчим байна шүү дээ тий. Ил тод байдлын зарчим, шудраг ёсны зарчим гэдэг юмнууд байх хэрэгтэй. Ингэж бид нар зөв одоо засаглалаа бүрдүүлнэ. Тийм. Бид нар одоо энэ дотор байгаа бүх хүмүүс улс орноо зарчий гэж бодохгүй байгаа тий. Тийм ээ. Бүгдээрээ намууд ч гэсэн тийм бодолтой байгаа. Тэгэхдээ энийг нэг хэрэгжиж болох үз зөв зарчим дээр суурилсан юм тунгалаг одоо зүйл нь бол одоогийн байдлаар энэ баруун Европын орнуудад хэрэгжээд эхэлсэн одоо айгүй олон жил явж байгаа энэ төрөөс санхүүждэг хэлбэр байна. Ямар ч үйл ажиллагаа бид нар бас нэг юм ойлгох хэрэгтэй юм аа. Ямар ч үйл ажиллагаа заавал санхүүгийн их усүртэй байж ээж үр дүнд хүрнэ. Сонгуул бол ардчлалын хамгийн үнэтэй зүйл шүү. Энд зардал гарах ёстой шүү. Энэ нь хулгай мөнгө байж болохгүй шүү.
Энэ нь бол нийтийн төсвөөс бүрдсэн шудраг зарчмаар оногддог байх ёстой шүү гэдгийг л бид нэр ярьчих ёстой байхгүй. Конрад Аденауерын сан зөндөл сургалт хийгээд яваад байна мөн үү те. Фредерик Эбертийн сан бүгдээрээ л энийг хийгээ яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бид нар энэ бүх намууд энийгээ барьж аваад нэг юм үндэсний консенсус хийгээд одоо үндэсний нэг юм ойлголцол хийгээд явчмаар байгаа байхгүй. Тэгээд нийтээрээ энэ нэг юм төрөөс санхүүждэг бүгдээрээ тэрэн дээр нь ард түмэн энэ татврын мөнгө хаана байна. Татврын мөнгө авцсан нам, татврын мөнгө хэрэгжилж байгаа улс төрчид, татврын мөнгө хэрэгжилж байгаа төрийн албан агчдыг бид нэр одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр гар утсаа барьж байгаа л улаатлан шүмжилж чадж байгаа үз. Яг энэ шиг одоо намуудыг тэгэх хэрэгтэй байхгүй. Ингэж шудраг бол. За тэгээд бид нар ингээл намууд шилэн томлох хэвээр болох хэвээр одоо санхүүжилтөнд нийл байх хэвээр тайлгнах хэвээр гэдээ шахаж байгаа. Энэ бол зайлшгүй зөв. Гэхдээ би даагчдаа бас марччихдаг байхгүй юу? Одоо жишээ нь энд ингээ харахаар одоо нөгөө уул уурхайн компаниудыг шантажлаад явж идэг нэг хэдэн нөхдөд байна шүү дээ. Одоо ингээл нийслүүд нь байж л байна л да. Би одоо дурдаад явах нь 208-аас та бүгд өөрсдөө хар. Одоо би чинь 16-нд бие даасны дэвч хахад 300 гаруй сая төгрөгийн зардал гаргаж ирсэн. Найз нөхдөсөө хандив цогдуулах гэж үүлээ үзчихсэн. Хэцүү юм билээ. Тэгээд тэрийг бол шилэн тунгалаг бол тайлбарж өгчээсэн, тайлгнажсэн. Гэтэл энэ нөхдүүд маань уулуурхай шантаж нөхдүүд өнөөдөр их мөнгөтэй болсон улсыг урд өрсөлдөнгөө явж штеп. Энэ бас зөв юм буруу юм. Тийм учраас яаж нэхэр зөвхөн намуудыг шилэн тунгалаг болгох гэсэн илүүтэй энэ сэжиг бүхий одоо бүлэглэлийн гар хөл болох гээд байгаа. Уулуурхай шантажж мөнгө олоод байдаг нөхдүүд гэх юм уу. Жишээ нь ийм аюултай нөхдүүд бас улсын хуралд бидагчийн энэ сул орон зайд бас популизм хийгээд ороод ирэх орон зай нав онгохоо байгаа учраас тэр хандив босгож байгаа санхүүжилт тайлгнан дээр нь өстой хатуу хяналт тавих хэрэгтэй юм байна. Татврын байгууллага болох хэрэгтэй байхгүй. Тий, татврын байгууллага ажиллах хэрэгтэй. Төсөвдөр нь ажиллах гэсэн. За сүүлийн асуулт. За сүүлийн асуулт юу гэхээр анх одоогүй өнөөдөр хэлцэж байгаа сэдвийн хүрээнд одоо базж ер нь одоо яг ингэ жилээс жилд нэмэгдэж байгаа энэ бие даагчдын тоо асар хурцтай нэмэгдэж байгаа энэ одоо ардчлалыг бэхжүүлээд байна уу эсвэл хэрэгжүүлээд байна уу таны бодлоор? Ер нь бол сүүлийн асуулт. Окей. Тусгаар тогтносон улсын дархлаа гэж байх хэвээр. Гадны гар хөлөөр дамжаад энэ улс цаашаа оршихуй асуудал хүртэл яригдчихэж байгаа. Тийм учраас ямар ч байсан энэ аливаа асуудал их сурвалжийг аягүй сайн анзаардаг байх хэвээр. Тэрийг одоо үздэг, хардаг, дүгндэг, шүүдэг ийм л байгаасаа гэж хүсэж байгаа юм. Бусдаар бол бид нар одоо 208-д ч юм уу 69-д ч юм уу хин нэгэндээ ингээд асуудал гэхээсээ илүүтэй тэрний цаана юу байна вэ гэдгийг илүү сайн анхаарч энэ улс хэний төлөө энэ хүмүүс хэний төлөө явж байна? Энэ улсын дархлаа чухам хэрхэн хаана ямар шугам байдалтай авч үлдэж болохоор байна гэдэг энэ зүйлэл бодохгүй бол би сайн, чи сайн, нам муухай, хүн гоё гэдэг ийм тухайн асуудал биш гэж л бодож байна. Гол асуулт нь юу вэ? Одоо ингээд бие даагчны тоо огцон өсөж байгаа нь одоо ардчлалыг бэхжүүлж байна уу эсвэл хэрэгжүүлж байна уу? Тэгэхээр би дахиад одоо нөгөө түрүү ярьсан юмнуудаа бас товчхон базъя л та тий. Өөрөөр хэлбэл ардчлалын элементийг ашиглаад нөгөө бидний одоо хараагаад муулаад байгаа нөхдүүд маань дахиж орж ирэх гэж байна. Нэгдүгээр айдсан тийм байна. Тийм учраас үнэхээр л одоо би түрүү хэлээд байгаа. Бидний ирээдүй аятайхан байх. Монгол хүн болгон үнэхээр л дэлхийд одоо хамгийн гайхдаг, баялгаар гайхдаг ийм улс юм бол тэднийг өөрсдөө ашиглаад хуваарлалт нь одоо шог биш. Хуваарлалт нь тийм ээ тэгш шудраг ийм байдлаар хүртэж чаддаг. Бүх хүүхдүүд маань ижлэхэн чанартай боловсролыг бүгдээрээ авах эрхтэй төрдөг. Бүгдээрээ эрүүл сарвал одоо өсөж өндийж гэдэг юм өвчнөө эмчлүүлэх боломжтой байх. Зарим нь гэр хороолд амьдардаг, зарим нь орон сууцнд амьдардаг Монголыг бүгдээрээ чиний хог гэж хайж болохгүй байна. Тэгэхээр энэ нөхцөлийг бүрдүүлсэн юм дээр нэгдмээр. Тэр нэгдэхийн тулд ингэж 208 хуваагдахгүй найзуудаа. Тэ бид нар урьж байна. Үнэхээр аль үзэл бодолтой тууштай байгаа. Тэр үзэл бодолтой газар орж тэндээ эхлээд эхний давгаа дав. Нам дотроо үзэл бодлороо уралдаад тэ харин мөнгөөр биш. Үзэл бодлороо уралдаад, манлайлалаараа уралдаад нэр дэвшгэрхөө олж байгаа. За дараа нь тэр сонгуультай ороод гарч ирээд их хурл дээр үзэл бодлоо уралдуулаа. Тэрнээс одоогийн нөхдүүдийн тулгаад байгаа хууль эрх зүйн орчин бүх юмар болохоор одоо бид нар түрүүн зөндөө ярьлаа шүү дээ. Мөнгөний босго тавьчлаар л энэ хүмүүс чинь чадахгүй шүү дээ. Тэгэхээр зөвхөн мөнгөтэй хүн бодлого боловсруулах юм бол тэр эрдэмтэд маань яах юм? Эх орончт маань яах юм те? Тэр одоо Монгол огсын сэтгэлтэй хүмүүс хайчих юм. Тэгээ Монголоос явах юм уу? Тийм учраас энэ дээр хэдүүлээ нэгдээд одоо энэ тогтолцоогоо засах юм дээр л нэг дуутаа одоо түрүүн консенсус хүрэх хэрэгтэй гэдэг яриад шүү дээ. Ийм рүү очие. Тийм учраас би даагчд минь жоохон амбицаа татаад би тоогчл болохгүйг юм бол аль нэг одоо хүмүүстэйгээ нийлж нэгдэж одоо баг болж ажиллаа. Ингэжээж нөгөө хөл бөмбөгийн баг болоо.
Баг болж хэдүүлээ нөгөө нөхдөлтөө үзэхээс биш ганц ганцаараа байх юм бол бид нар тэгээд ашиглуулчаад хоорондоо муудалцаад баялгаа алдаа тэгээд дуусах юм байна. Тийм учраас одоо бүх бие даагчтай хандаад ирэхэд баг болоод гэж хэлмээр. За тайм. За энэ бол арчлалт бие даагчид гарч ирж байгаа арчлалыг бэхжүүлж гэнэ үү эсвэл сулруулж гэнэ үү те. Энэ бол хөгжлийн нэг үйл явц. Болохгүй байгаа бол энэ хөгжил явагдаж байна гэсэн үг. Бүгдээр бид нар энийг хараад байна шүү дээ те. Үр дүн сөрөг болон эрг нөхцлөөр илэрхийлэгдэж байгаа. Тэгэхээр энэ бол арчлалын нэг элемент мөн байх ёстой зүйл мөн үү мөн. Тэгэхдээ энэ дээр нэг үндсэн нэг зарчмыг одоо энэ олон нийтэд хэлэх ёстой байхгүй. Юу гэхээр хэн нэгэнтэй нэгдэж ажиллаад болохгүй байгааг нь шүмжлээд хэрэгжиж болох үс тэр арга барилаар нь оролдож чадахгүй байгаа хүн олон нийт сонгогчдод яаж хамтарч ажиллах юм бэ? Тэр тусмаа энд нэг хоёр бүлэг байгаа шүү дээ. Хараарай та нар. Нэг хэсэг нь одоо үеийнхэнтэйгээ ч юм уу эсвэл одоо залуу үе бид нартэй өрсөлдөх гээд 30 жилийн улс төрд явчихсан ах эгч нар болчих хэрэгтэй. Тэд нар зүгээр март шудраг хэлчихэ. Март тэднээс юу ч гарахгүй. Нэр нь. За тий. Батүүлч хөлөө хин жилээ те. Баг хүмүүс ээж байгаа шүү дээ те. За Батүү дэлгэрмаа өөр хин жилээ те. Март цаа юу. Тэднээс юу ч гарахгүй. Залуучууд байна. Залуучууд дээр нь бол яг ижилхэн өөр алга байна. Залуучуудаа та нар үздсэн байгаа. Хилтэй бол хилтэй, зүтгэлтэй бол зүтгэлтэй. Өөрийгөө илэрхийлэх чадвартай. Тим юм бол багаар ажиллахын чадварыг хий. Бизнест ч тэр, нийгмийн амьдралд ч тэр, улс төрд ч тэр хамтаар ажиллах чадвар бол номер 1 шалгуур шүү. Хамтаар ажиллах чадваргүй хүн сонгогчдын төлөө ажиллаж чадахгүй. Тийм учраас энэ байдлаа засаад бүгдээрээ энэ том үзэл баримтлал руу ороод болохгүй байгаа энэ улс төрийн намуудыг гаднаас нь баабаа гээд дээр нь байгаа гэдэг юм уу ганц нэг хүмүүсийн эсрэг ганц нэг хүмүүст гомдсондоо биш. Энийг бүтэн системээр нь үеэрээ шинчилж өөрчилё. Орж ирээч тий. Энэ бол бидний дараачийн гарцаа. За наа. Тэгэхээр сүүлчийн асуултан дээр ер нь дүгнэлт хий гэж би бодож байгаа. За модератор маань асуулаа тий хоёроо. Бие даагчид олон болох нь одоо арчлаас ухарж байгаа мó уршилж байгаа мó гэж. Хариулт бол ойлгомжтой. Хүний эрхийн талаасаа бол байх ёстой зүйл. Улс төр засаглал талаасаа бол энэ арчлаас ухрах юм билээ. Би одоо жишээ нь өөрөө бие дааж 16-нд нэр дэвшсэн хүний хувьд би хэлээд байна. Одоо бол институц орноо, одоо сүргэлнэ. Хийж бүтээж чаддаг тэр багтаа байж уршилт юм а гэдгийг бол ойлгочод байна. Нэгдүгürt, хоёрдугаар бас дүгнэхэд бид нар бие даагчдыг олон болох тухай ерөөсөө бодож байгааг юм билээ. Яг гэвэл хамгийн ихтэй 3 бие даагчтай байсан байхгүй. Хамгийн ихтэй 3 бие даагчтай байхад засгийн газар хитэд огцорж ирсэн тэр үед байхгүй юу. Тэгэхээр яаж ингэ бие даагч нар маань аль нөгөө сонирхлын бүлгүүдээр өөрийнхөө одоо биеийг хотлох гэдэг юм одоо муухай илжлээ уучлаарай. Конопо зараал ингээд засгийн газар савлуулаад байсан тийм. Тэгвэл 40 бие даагч гараад ирэх юм бол 40 тийшээ харцсан Украин одоо еврейг шууд доктор хийсэн юм шиг ийм нөхцөл байдал бий болно. Ийм нөхцөл байдал бий болох хууль эрхцэн орчинч бас байгаа. Гэхдээ бид бие даагчдыг 40 хүнээр юусоо бодож байгаагүй. Одоо бодоод ингээ харах юм бол бас хэцүү нөхцөл байдал үүсэх гээд байгаа. Хэрвээ 40 бие даагч гарч ирэх юм бол парламент ёстой самруулна. Юун засгийн газар ерөнхий сайдаас томилж чадахгүй иргэний дайны хэмжээнд очиж магадгүй шүү дээ. Эдийн засаг нь одоо сүрнэ. Хэрвээ парламентын засаг одоо бол намууд итгэл алдсан байж хагаад парламенттэй итгэл алдах юм бол дараагийн алхам бол дарангуул буюу эргэлэгчийн засаглал. Энөөсөө сонголтгүй болж байгаа. Тэгээ бид 30 жилийн өмнө хувьсгал хийхдээ ийм засаглалын тухай ерөөсөө хүсээг байхгүй. Тэгэхээр би товчхондоо хэлэхэд бие даагч нар олонх болох юм бол арчлаасаа ухрах хамгийн аюултай нөхцөл байдал орох ухаа гэдгийг бол хэлье гэж бодож байна. За ингээд өнөөдөр бид нэр бие даагч нар одоо шийдэл мөн үү эсэхэр одоо өнөөдрийн яриаг хийлээ. Гэхдээ миний хувьд бол одоо бие даагчийн тоо олон болсноор бол сонгогч одоо сонголттой байна гэж бодож байна. Олон нам оролцсноор сонгогч илүү сонголттой байна л гэж бодож байна. Угаасаа сонгогч гэдэг бол дэлгүүрийн худалдаа авах. Гэхдээ худалдаа авалтаа хийхдээ бараа бүтээгдэхүүнээ сайн үздэг байх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүн өөрийгөө яаж таниулах, тэр мөрийн хөтөлбөрийн чанар нь ямар байгаа нь тэрийг сайн үздэг байх хэрэгтэй. Хүнээ хардаг байх хэрэгтэй. Бас яг энэ айгүй олон шалтгаанаас болж бие даагчийн тоо нэмэгдсэн юм шиг надад харагдаад байгаа юм л да. Нэгдүгürt бол яг харахгүй улсын санхүүжилттэй холбоотой асуудал нэг номер 1 асуудал. Асар олон ардчил намаас одоо гарч ирсэн улсууд байгаа. Энэ бол ерөөсөө л одоо тэр тухайн намын дотоод институцийн дотоод зохион байгуулалт, дотоод ардчил байхгүй болсноор өнөөдөр тэр олон хүн өнөөдөр гудамжинд гараад үзэл бодлороо уралдуулад сонгуульд дэвшээ, сонгуульд явъя гэж явж байгаа юм шиг байна. Тэр бол одоос тэр хүмүүсээс буруу биш.
одоо яах аргагүй. Бас хажуугаар нь зарим нэг бүлэглүүд мөнгөөр санхүүжүүлээд за өөрийнхөө өрсөлдөгчийг намнаж унгаах гэсэн орлогууд бас явж байна. Энэ бас одоо айгүй бохир заваан тоглоом. Тийм болохоор сонгогч таны мэрэгэн ухааныг шийдэх ёстой. Та заавалжгүй мөрийн хөтөлбөрийн сайн үзэх хэрэгтэй, хүнээ сайн судлах хэрэгтэй. Тэгжиж та дараагийн 4 жилийнхээ амьдралыг сонгоно л гэсэн үг. За эрхэм үзэгчдээ баярлалаа. Дараагийн 7 хоногт иргэн уулзъя.